Явлаа. Яа. Яа, надад тэгтээ. Сайн байцгаана уу? Тийм ээ. За, өнөөдрийн подкаст Pretty Chat гэдэг нэртэй подкаст байгаа. Яадаг подкаст вэ гэвэл урд харагдаж байгаа бүтээгдэхүүнээр нүрээ бодонгаа октод хоорондоо сонин садан ховж юу вэ? Сонирхолтой зүйлсүүд юу вэ? Тэр талаар ярилцдаг тийм подкаст байна. Дээрээс нь хоёулаа ярилцчих замдаа нэг инспо зураг хараад тэрнтэйгээ аль болох дөхөв бодолт хийж ерөнхийдөө бол туршиж үзнэ гэсэн үг. Би ч гэсэн өөрөө энэ бодлыг ерөөсөө мэдгүй өөрөө бодож чадах нь үгүйсээ мэдгүй чадгаараа тэгээд хоёлаа нэгэндээ туслацгаая. Тэгээд хамгийн ихний оролцогч манай Исүнэ байна. Ирсэн баярлаа. I'm so happy. Яг Исүнэгээр яг ингэж эхнийхээ дугаарыг эхлүүлнэ гэхээр айгу гоё санагдаж байгаа. Баярлаа. Хамгийн зөв яг л эхний дугаарт байх ёстой хүн шиг санагдаад магтаадаг. Хараачтай юм сайхан эднийг. За тэгээ маш удаан ярьсан Pretty Chat хэмээх подкастаа эхлүүлэхэд маань маш олон гоё хүмүүс маань хамтарч ажилласан байгаа. Жишээ нь одоо яг бит хоёрын урд байгаа энэ бүтээгдэхүүн болохоор S Cosmetics гэдэг брендийн Into You болон ингээд Moira гэдэг маш олон брэндүүдийн юмнууд байгаа байхгүй юу. Тэгээ хоёулангийн гоё будаарэ гэд ерөнхийдөө бол бодгонуудаа ингээд бит хоёрт ингээд өгч тусаасан. Дээрээс нь ам цангал кофе мофигаа гоё сэргээд будаарэ гэд Nescafe-ийн маань бид хэдтэй хамтран ажиллаж энэхүү подкастыг бий болгоход тусалсан юм аа. Тэгээ одоо хэдлээ. Инспо зураг хараад хоёлаа бодолтой бодож эхлэв. За тий. Миний улаасан байгааг уучлаарай. Тэгтээ момент заяа. Улаагаад байна. Сэнж ингээл камернаас өмнө эхэл гэж бөө юм болж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээл оноканы ингээд яг анхных байхгүй. Тэнгүүд тийш ингээ өөрөө ингээд асуусан асуултанд нь хариулаа. Сууж идэг хүмүүс нь ч одоо өөрөө асуултыг насуугаад тайлбарлаад бүх юмыг зохицлооч ингэж явах болохоор нэгт би амар сандарч ийнэ амар гоё. Сэтгэл гаргасан ч амар гоё харагдчихэв. Энэ бүлээнүүд энэ хан маань гээд амар тийм эстетик юм пинки яг girls нэг окточ ингээд гэдэг юм орчныг бүрдүүлээ гэж ерөнхийдөө бол бодож үзсэн. Гоё юм. Тийм догдолцохлоо. За тэгээ хоёулангийн өнөөдрийн буудалд болохоор заяа яг энэ патен дээр харж байгааг аль болох юм юу заяа чартгар дуу тэгээд нэг юм focus eye-тэй тийм юу байгаа. Хүй найз энэ ингээд чартгар биш нүдэнд болд юм уу гэж нэсэн. Хоёлаа аль болох харин яг өөрсдөө чартгар яг энийг ингэж болдог гэсэн одоо би чинь бас нэг жоохон унжгардаг нүдтэй. Ингээ хоёр талаас нь ингээд татчихаар татаад бодчихаар бас нэг жоохон тэгдэг гэж яасан. Гэтэ хоёлаа тэгж чартаалгаж татахгүйгээр эхлээд юутэйч бодож үзье. Тэнгүү ингээ хамар мамрны энэ уртл ингээ айгуу сонирхолтой байгааз. Тийм ээ. Ер нь бол миний ерөөсөө ч хийж байгаагүй. Тэгээ би ингээ Исүнийг харангууд амар тийм юу харагддаг байхгүй юу? Нүрээ маш хөнгөн боддог. Яг зөв. Маш ингээл гэрэмэ тавиал нүдэндээ тань галбан контрол 15 минут л хамгийн максимумда зарцуулдаг байх нүрэндээ. Надад яг тэг санагдав. Би ч болохоор нэг тоглолтын бодолт гэдэг айгүй болон юмнууд ганцаараа өөртөө хийгээл байдаг болохоор тоглолтод одоо ингээд ч юм уу орохоор мейкап өөрөө зөв. Бид их бүгд өөрөө яг юм том зураг авалт юм уу яг рекламны зургууд дээр бол яг мейкап артисттэй болдог. За тийм ээ. Энэ болохоор primer заяа. Энэ болохоор айгүй гоё чигшилт юм лээ. За одоо хоёул бодож эхлэе да. Энэ болохоор зүгээр нэг юм чигшүүлэгчтэй primer ах шиг гэсэн. Чи ер нь primer төрчихв үү? Must have. Би ч амар хожим ийцэн. Primer ёстой юм, төрөх ёстой юм байна гэх. Тэгэл яг илт нөхцөлт ингээд бүр томроод их болоод эхэлтийн. Тэгэл анханаас нь төрөх байсан биз дээ гэж бодсоогоо тэр. Тань хүнд будгаар ботчоор одоо минийх бас яг энэ хавьдаа яг юм хүчлэлтэй яг хамгийн хоёр талтай. Тэгээ энэ дээр яг дүрхтэг нь болохоор бүтцэн арай юу юм бэлээ? Нэг юм шавардуу байгаад идэг штеп. Энэ болохоор зүгээр хоёлаа яг нөхцөлийн дарна гэж бодохгүйгээр арсаа ерөнхий гоё чигтэй болгоод нөгөө суурь ер нь хамгаалаад primer тавьчих заяа. Яна би ч одоо ингэж будаггүй. Энтэнд юмд
орж байгаагүй юм Би бас яг ингэж ордоггүй. Би одоо өстэй өөрийнхөө хамгийн булхаг одоо харуулна да. Нөгөө альсныхаа би ч нөгөө 10 жилээс амар батхтай байсан. Тэгээ батхтай байсаар аваад тэрүүндээ арьс маань имзэгшээд мөрчлөх дэх яцтай билийн улаад өгцөхгүй юм. Харин тэгдэг тийм. Бэрээр баг болдог гэдэг л скин бэрээр гэдэг шиг. Тийм юм баг болцолохоор амар хурдан улаачдаг. Тэгээ энэ ганц батхны сорин мөр. Харин тийм. Яг тийнейжер байхдаа нөгөө мэдхгүй шавцсан соринууд дандаа ингээд үлдсэн байдаг тий. Үн би яг ийм төрлийн праймер бол хэрэгжилж байгаагүй юм байна. Жишээлбэл консилер төрөх юм уу? Юу шүүх крем төрөх үү? Тийм консил юу би ерөөсө консилер хэрэглэхгүй. Консилер гэж юу үлээ гэж бодлоо. Би энэ тэгээд шууд ер нь бол баг фаундейшн ашиглахаа болоо гэсэн юм уу чинь дандаа кьюшнтчдэг. Яг хэрэглээд амар. Энд надад энэ цэвгийн юу байгаа. Тэнгүүд би спонж нөө. Өөр хэрэгжилсэн болохоор чамд яах вэ гэж би нэг миний нөгөө нэг юм явах шүү дээ. Тийм үү? Өөрийн тэрийг хэрэгж үзсэн. За, окей. Зя. Би болохоор эхлээд тавихтаа консилероор нь өвөгөд орчоод за. Тэгээд жоохон хатаачаад араас нь фаундейшн тавьчихдаг байхгүй. Тийм. Сая спонжгүй энийгээрч бас ингэж болох байсан тийм. Тийм ээ. За яг зүгээр аль нь ч байсан амгүй. Зя. За окей. Хэлээд юу ч өөр өөртөө суурэ гэдэг ч тавьчих. Ийм амар цагаан болгоод үл яах юм ч тийм. Сандраад байгаа юм. Юу ч суурэ юу ч тавьчих байлаа зэ. Миний ингэдэг ямар ч юм одоо скиллэг үл тал байна л да. Өмсөг нэгдэх уур чадвар өсөл. Амар юм байна. Чамд энэ санаа яаж төрсөн юм? Яг энэ санаа гэдэг. Энэ санаа болохоор айгүй сонирхолтой төрсэн байгаа. Би дандаа нэг нүүрэ будахтай юм сонсдог байхгүй. Тэгтээ ер нь л юм хэлж бүгдийг жаах тийм. Тэнгүүд би одоо өөрийнхөө юм подкастыг бас ингээд нүүрэ бодож байхдаа октодос ингээд сонсоод бодолтон дээр өөртөө бас ингээд ийм бодол нэр ямар гоё юм бэ ч юм уу. Ингэж болохгүй юм байна. Энэ бол болдгоо юм байна гэж үгээд яг нөгөө тиймэрхүү юм мэдингээ давхар нөгөө юу яг гэж утсан юм. Юу дүүлээ. Сонсоод хамтдаа ингээд нүрэ бодвол айгуу гоё юм байна. Тэгвэл айгуу сонирхолтой юм гэж утсан. Наа чинь цаам юм уу? Зүгээр ах шүү шүү тийм. Ямар вэ? Наад жоо цагаар гэж байна. Би нөө жижигэн талтай болохоор. Тийм үү? Чүүд цагаан байна тий. Чүүд цагаан байна тий. За. Яг уу энд нэг жоохон бор өнгийн. Фаундейшн. Би тэгтээ нөгөө флаш сүүдэр болчихоор гаг болчих юм болоо гэж бодох юм. Одоо нэгэнд нэгтлийн бодсон юм чи. За тэгээ. Сүүдэртэй болчихвол гайгүй болчих واخа. Тэгээд чи ер нь яг хамгийн анх заяа. Эзээ яг нөрөө бодож эхэлжсэн. Яг л нүүрнээр батга гарч эхэлсэн үеэс л. Яг нөгөө өсвөр насны юу? Тийм өсвөр насны 10 жил гэсэн. 8 9 9 нас юм болов. Яг миний бас яг тэгжсэн цаа. Хүний нүүр мүрлээ харж чадгаа бичдэг юм шиг ингээд. Тийм тэгэл нөгөө батгаа нуух гал тэрийг нэг юм coverage хийх гээл. Тиймүү тэгэл кремэрэм болоод эхэлж байгаа юм чинь. Тэгээ нэг би 10 жилдээ нэг амар нэг химэл давхраа амирх наадаг. Наадаг давхраа. Тийм. Тэрийг гэдэг 10 жилийн хойд ер нь л ихэнх нь бараг тэгж хэрэгэлдэг гэсэн баха. Тийм бах тийм. Тийм. Манай ингээ би ч яг хөөх юм аав надад өгсөн нэг юм давхраа байдаг юм. Аав ээж өгсөн нэг давхраа байдаг юм. Энэ болохоор бас арай гав. Гэхдээ ер нь жижиг том харагдаг. Би дараад нь бодох үедээ л одоо яг том жижигхэн юу н харагдчих гэж бодохгүй болдог гэсэн байхгүй юм. Ингээд нүдэ бодонгоч яг нэг нүдний артаар ороод ингээд дээр дээр ороод идэгс байхгүй. Гэхдээ яг юм яг хоёулаа ижил юм шиг чиний давхраач юмс амар өвөрмөц штэ. Нэг нь амар гүн, наадлынх нь болохоор яг нэг юм ямар гэх юм. Хоёр давхар махар уустай. Тийм ингээд нэг биш 2 3-аар орчдөг. Энэ бүр ингээд ядарч мадарч юм 3 давхар бүр ингээд нэг солиорч цэрэнд нь ганц ч байхгүй хаа чам зүгээр. Тэгээд ер нь хэдгээр ингээс боцгол шууд 8 9 л ах гэж санаж байна. Тийм. Тэгэл яг батга гарч эхлээл тэрийгээ дарах хүсэлтэйл нүрэ бодсон баг. Би ч юм бол хиндээ бүр яг 10 жилээ би бүр яг юм тоон боё байсан заяа. Октод нөгөө юм эрэгтэй стилтэй юу. Октод ингээд юб өмсөөл амар хөөрхөн болоод тийг хөрх юм girly болж мала одоо жишээ ингээд яг cute mute болдог байсан байгаа байхгүй. Тэнгүүд би тэнцээ үсээ хойно шууж боочоод
зүгээр жийсэн өргөн өвдөлттэй форм өмсөөл явж идэг. Надад ерөөсөө нүр бодно гэсэн юм ойлголт байдаггүй. Харин хамгийн анх нөгөө нэг тайз майзан дээр гарахаар болоод олны нүдэн дээр яг ил гараад эхлэнгүүт яг одоо энэ батгаа нэрээ дарна гэдэг юм байхгүй болохгүй юм байна штэ гэд. Тэгээ манай их ч гэсэн нүрээ одоо ингээд хөнгөө ингээ ягаан өнгөө ингээ цаа кремээр ингээ тавьчих. Би чам тавиад үгүй манай их ч анх миний нүрээ бодчихсон байхгүй. Манай их ч миний нүрээ бодох бүр амар туртай байсан цаа. Нэг харсан чинь нүрээ чи бодоод үгүй гэснээр солонгийн 7 өнгөн нүд мүдтэй болсон байж тэгсэн. 10 жил би нөгөө нэг амар санаа зовдөг байсан үе нь болохоор 10 жилд заяа. Одоо 10 жил биш оюутан ангид нэг залуутай өрхөлстэй. Би нөгөө Батнаас ичдэг чи миний батгыг хараад ингээд намайг юу гэж боддог мөдөг биш амар ийм болцсон. Гэсэн чингүй би зүгээр штэ чи хөөрхөн л штэ. Амар ихэндээ тэгдэгсэн. Тэгснэ яг салахаар болоод уушлаа хойлоо ингээд салъя гэдгсэн чинь за тэгвэл арьсаасаа арчлаарэ гэсэн за надад бүр яг тэгж хэлж ийсэн нь миний яг бүр ингээд зүрхний бүр ингээд гүн рүү орцсон юм. Тэгэл би нөгөө нэг яг уйлж муйлж хандлахгүй ч гэсэн дотор ингээд нэг юм хар юм ингээд буглаатай л байгаа юм байна. Ямар зэн гар вэ? Буглаатай ингээд зүрхэн ингээд үлдсэн амар эмзэг байдаг гэсэн цаа. Тэгтээ яг тинейжер болий оюутан байсан ч гэсэн тэр үед бол нэг мэдгүй нас бол ингээд эрэгтэй хүмүүс заяа яг юм хүүхэд юм тинейжер ахтай амар мэдрэмжгүй байд юм санагдаад шүү дээ. Зөвхөн ямар ч бодлогүй хэлж мэлчтэй. Тийм тэрний эсрэгээр яг эмэгтэй хүнд бол амар хүн тусаад бараг тэрийг ингээд лайфтайм бодож модоод эдийг мартцсан ч гэсэн хаягийн тэрийг боддог санаанд ордог ч юм уу тий. Ань эрэгтэйчүүд угаасаа тэгдэм ялангуяа 10 жилийн эрэгтэй хүмүүс зүгээр л эмэгтэй хүмүүстэй давхар зодолтой л явж байдаг гэсэн шүү дээ. Та нар тийм бидтэй. Адилхан л зодолтой уур нүрчгэрээ нөгөө эмэгтэй хөтлөхөр гар өрөхгүй юм байхгүй. Нөө гэж аа болтой байдаг гэсэн. Энэ төвгийн яг юм хоёр хөрх юу байгаа. Энэ болохоор аюу бүтгэн гард юм лээ. Энэ юу флаш. Шингэн флаш. Тийм хөрх юм хурууны хэлбэртэй спонжтэй. Чи энийг ингээ сайн арчиж байгаад ингэж очир за. Энийг марцчихжээ. Энэ нь болохоор амар гоё. Энэ арай гүн өнгөтэй. Дүрхээд араас нэг паудер тавьдаг шнэ. Паудераас өмнө юм байна. Цэнхэр чернил яг ингээ саа ингээ яваад л. За чи өөрөө юу гэж төвшөөд энэ надад бүр амар таалагдсан. Паудераас өмнө өстэй тий. Тий паудераас өмнө. Чи тэгэхээр энийг дүрхээд үзтээ. За тий. Би чамд яг нэг л чамийн юмтэй. Надад болохоор би наадгыг чинь хөнгөн суур болгоод тавьчих. Ер нь л батганы арьс марьстай байхдаа эмчилгээ тэрнээс хойш би ингээ арьсны эмчэд үзүүлж байгаа байхгүй юу? Им уугаад нөгөө жоох хөвтлөхөр за даавранд ер нь нөлөөлдөг чиний биеийн бүхэл тослогийг ер нь бол ингээд авчдаг юм юу байгаа шүү. Ийм байгаа шүү. Энэ үедээ ингэж болох айгуу тийм олон юутай юм лээ. Хориглох залтуудтай тийм юм уусан. Тэгээ 6 сар уугаад миний арьс бүр үнэхээр гоёлсон цаа. Энэ анука илүү гэмээр бүр яг ингээд ямар ч батг байхгүй, сорив гэвэл бараг сорив бараг л байхааргүй. Тийм нэг тийм болцсон юм. Баттай арьстай хүмүүс гэхдээ айгуу тийм батггүй гоё гэлгэр арьстай хүмүүс айгуу атаардаг гэсэн. Тийм гоё арьстай гараад төрцөн үү? Тийм. Тэгээ батг гэснээс яг тинейжер ахтаа одоо ингээд өөр батг намайг зовоохоос гадна би нөгөө батг гарснараа далимдуулаад гэх юм уу нөгөө ихчмигч аав ээжиг амар их зовоодог байсан байхгүй одоо ингээд бодохоор тэр хүмүүс миний нүрэн дээр батг гаргацсан юм шиг л ойлгаал энийг яах вэ гэж шаналал. Тэгээл ч сайн мэн гэсэн бүх юм хэрэгжилж үзэл тэрний ч ард мөнгө тэгээ санхүү явж байгаа шүү дээ. Бүр өчнөө юм болж шүү дээ. Би ч одоо тэр юм бас айгүй үнэтэй. Тэгснээ араас нь батг шахуулдаг эмчилгээнд орох хэрэгтэй. Тэгээд тэр чинь 7 хоног болгон нэг удаа ч юм уу 14 хоногт нэг ирж дахиж батгаа зөвлүүлж авахгүй 6 сар явагдсан. Би барыг тэрэнд за ойролцоогоор зөвхөн тэр эмчилгээг бодох юм бол нэг 600-700 төгрөг бас хүрсэн баг. Яа. Тэгэхээр тэр чинь бас одоо нэг өөртөө ажил хийгээд юм аффорд хийдэг болсон насны дээр бол бабс байж болно тий. Юм өөрөө хэвээр түүх орлогогүй гэж аав ээжээсээ асуусан. Батгандаа бол амар их мөнгө зарцуулсан. Oh my god. Манай гэрийнхэн тэгтээ чи яа гэдэг лээсэн. Би ч гандлах биш би. Тэгэл би айгуул дуугуул байж идэг юм шиг байсан гэж санагдаад байгаа надад бодгоо. За, флаш чи хаагаар тавьсан. Нэг нүдний хадаар тэгээд ингээд шанаагаад агуулчлаа. Би болохоор яг нүднийхээ яг энэ доор ингэж тавьбал илүү cute юм шиг харагдаг. Одоо энэ бүтгэн байгаа ч гэсэн нөгөө нэг юугаар
хураагаар нь тодруулчихвол айгүй хөөрхөн болох гэж бодоод. Тийм ээ ингээд ер нь бол амар flash obsessed тий. Амар obsessed. Би бүр ялангуяа яг сүүлд баг яг ингэж юу асан баа. 2 үлээ 3 жилийн өмнөөс л яг флашнд бүр тэр чигтээ дурлсан цаа. Хөөе. Фаны асуулт байна. Чи одоо ингээд амар гарахгаа яраад байгаа заяа. Тэгтээ ингээд ер нь бол ингээд бодож ах нэг 5 ч юм уу минутын зай байна. Тэгтээ чи ингээд яг суур мураа тавьчихсан заяа. Foundation powder тавьчихсан. Тэгэл яг уруулуу флаш нүдүү өмсгөө гээл тэгвэл алийн зураас гарах уу? Би наадах чи чамаас асуух гээд битсэн байсан. Надаас түрүүлээд асууж байгаа. Би юу? Шууд флашлах юм. Флашаараа шууд ингэж тавьчаад тэг хальт нүдрүүгээ нэг хальт ингээ оруулаад тэг хөмсгөө нэг сэлбэт гарчил тэгээ шугах. Foundation Foundation ингээ арилгаад жоох ингээл тэгээ шугахчихсан. Би флашнд бол үнэхээр зүгтэй. Сүүдэр мүдэр юм гэхгүй нүдний тэн минь гэхгүй. Гэтэ яг явц тундаа өнөөдөр жоох хөнгөн бодыг бараг бүднээр нь бодлаад гарчих тохиолдол айгүй их байдаг. За энийг нэмчи гэсэн. Энэ нэг дутуу байна да гэд. Тэгсээр бараг бүтэн бодоод ингээ боддог шиг буцаж байдаг. Тэгдэж шүү. Тэгтээ хамгийн их хурдандаа яг хэдэн минут удажсан? Оо 10 л хамгийн хурдандаа. 10. Тийм. Би амар удаан байхгүй. Амар удаан болохоор миний хамгийн хурдан нь 20 минут. Сайн дэж 20 минут түргүү бараг 25 мав 6 минут байх байх шүү. Би өөрөө нэг миний амьдралын ерөнхий хөдөлгөөн аягүй удаан. Хурдан яваач нука. Манай анхны би тэр хаан ингээд хурдан алхаад байгаа юм. Яа, ингээл яваад идэг хамгийн удаан тэгээ бэлэн болж байгаа штэ. Тэнгүүд би хамгийн сүүлд нь бэлэн болдог цаа. Чи тэг сая энэ подкаст эхлэхээс өмнөх анука чи ямар анука вэ? Тэр чинь байга хурдан. Гэхдээ би амар удаан юмнуудаа ингэж юу яаж штэ. За тэрийг хаана тавилаа гэх ингээд процесс хийдэг. Амар уддаг байхгүй юу? Зөв. За, чи одоо хөрөнгөн шалмаа юм шиг санагдаад идэж чинь надад чи. Тэгээ харин. Энийг юм байна зөв. Чинийх энэ. За sorry. Чамд өгсөн чи намайг хүлээ идсэн юм уу? Тийм ба би чамд яах ураа бүдрээ. Яахгүй харин би ч тавьсан байсан шүү дээ. Ураа бүдрээ ингээд. Энэ юм хүрхийн oil controlтэй юм байна тийм. Яг л хойлонд нь хэрэгтэй юм байна. Тэгээд тэр ийм ууснаас хойш миний арьс холимог болсон. Тослог байснасаа юу? Миний энгийн нөгөө нэг юм зүгээр байсан чигшэлтэй уруул хурааш чиглсэн заяа. Хамарны доторх салснаас тэг амар хуурсан. Тэгээ би батгаа ер нь бол айгуу сайн давж чадсан. Тэрэнд айгуу баяртай. Good for you. Япон яваад халуун орны агаар ингээд ирсдэс ингээд өөрчлөгчтэй юм лээ. Тэгээд л байхгүй буцаад яг ингээд шанаанаас ингээд ахуулж эхлээл тэгээд буцаа гарч ирсэн. Тэгээ одоо ерөнхийдөө бол тэнцээд одоо арай гайгүй байгаа юм. Тэгтээ ер нь тэгэл юу юм шиг санагдсан ш надад бол. Бүр ингээд жоохон охин байхаас л батга гэж шаналаа явцсан байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд бараг л нөгөө амьдралынхаа асуудлууд ингээд листлэх юм бол бараг номер 1 юм ааши. Миний амьдрал яг тийм байсан юм. Харин тий. Тэгэж явдаг байж байгаа. Одоо нэг юм жоохон адалттай насан турш мөрөөд явж шүү дээ. Тэгээ тийм насан дээр ирчихээр батга ер нь нэг тийм асуудал биш юм байна шүү дээ. Зүгээр нэг юм арьс өөрөө нэг юм батгатай ч гэсэн тийм ирүүл тэгээд гарсан батгааны юм өөрөө учрыг олцдог тий. Ямар бүтээгдэхүүн яаж хэрэглэхээ мэддэг болчих нь л өөрөө зорилго юм байна шүү гэж бодсон. Надад бас яг тэгж санагдаж байгаа. Тэгээ амар гол нь би ч нөгөө нэг юм тайз мэйзэн дээр амар гардаг болохоор одоо ингэ гэрэлтүүлэгнээс болоод нөгөө юм том батганд чи овоож харагддаг. Тэгээ телефон дээр тэрийг дарах ямар ч боломжгүй. Ялангуяа видеон дээр зургийг яг дарж болох ч гэсэн видео боломжгүй болохоор амар хэцүү байгаад идэв юм лээ. За тэр батгах ч яах вэ? Ерөнхийдөө бол арсны төрөл нь бол холимог, хоёлоо адилхан холимог юм байна. Яг л адилхан юутай юм байна. Энэ ямар нэг асуулт юм. Надад нэг асуулт ирсэн байна. Ирсэн байна. Эндээс найруулагчаас ирсэн байна. Яг ингээд амьдрал дээр тулаад мөнгөө хайруу гэвэл чи алийг нь сонгох уу? Цаана төвшөөг сонгох уу? Мөнгө сонгох уу? Чанэс нявита. Энэ асуулт гэж яриаггүй шүү дээ. Явлаа. Би нэг юм хутга асуулт дунд нь явж байгаар нь хөөш эн чинь байлаа гэд бодлоо. Гэтэ ер нь надад яг аль нэг юм сонгоно гэвэл бас аюу хэцүү юм санагдсан. Ер нь бол надад хоёулаа чухал заяа. Бүр хоёулаа чухал. Тэгээд бүр үнэхээр үгүй ээ чи нэгийг л сонгоо гээл тулах юм бол одоо тэгэл хайр нь болж таарах бах та. Гэхдээ мөнгө чухал.
яаж ч утсан хичнээн хайр дурлал гоё байгаа, хоорондоо харилцаа гоё байгаа ч гэсэн яг тэрийг бас давхар ингээд аз жаргалтай байлгах жоохон хэсэг нь үлийн харгуул мөнгө л гэж би боддог. Одоо хамтдаа аяллаар явъя гэхтэл мөнгөний хэрэгцээ бас баг зэрэг гардаг штеп. Тэгэл хамтдаа гадуур гоё аялын маялыг бас байж болдог. Яг энийг зарим хүмүүс эсэргүүцэж магадгүй л байх л та. Би зүгээр гадуур алхаал явхад тэр нь мөнгө хүрэх шаардлагагүй гоё л гэдэг үстэй гэхэл байх л та. Тэгэл гол шүү. Тэгэл тэгжсэн. Мөнгөөр хэмжлээ гэд яг уу нөгөө өөртлийнх нь өөрийн амар контровершл шүү дээ. Тэнгүүд нөгөөтлийнх нь ингээд мөнгө бол нэг тийм чухал биш ээ гэдэг нэг байр суурин дээр байгаа хүмүүс байлаа гэж бодъё заяа. Тэнгүүд надад зүгээр хайр хэдий чухалч гэсэн одоо ингээд тэр хүний хэдийг олж байгаа вэ гэдгээр нь тэр хүний уур чадвар ямар хариуцлагатай байгаа байдал гээд өөрийгөө тийм хэмжээний мөнгө олоход ингээд хөгжүүлсэн тийм потенциалтай тийм хэмжээнд л өөрийгөө хөгжүүлсэн байна гэдэг талыг нь бас харж болох юм шиг санагддаг байхгүй юу? Тийм шүү дээ. Гэтэ би саяны асуултыг бол зүгээр нөгөө миний партнерын мөнгө гэж бодоагүй юм шүү дээ. Тэгж бодож асуусан юм байна зү. Мөнгө хайр өсөмс. За энэ жаа. Тийм ээ. Энэ жоо юу юм бэ? Клиент тав гаралцдаг юм. За ямар хэм ээ ямар чам юм. Тийм харин тийм бод саамаа тийм алтлаг гэх шиг. Айгуу сонирхолтой юм. Ингээд яриад буудаад ахаар нэг юмдаа харин нэг юмдаа төвлөрч чадахгүй нэ гэж юм. Нэг хүлээ хийгээд байгаа. Хүүтэн тоонтой тавьдгүй. Шаргал суурьтай тавьдаггүй сүдрэн. Ашаадөө. За энэ надад ерөөсөө үе штэ найзуудаа. Яг л нэг ийм ганцхан өнгөтэй палет байдаг байхгүй. Би олон нөгөө өнгөтэй сонголттой байхаар ганцхныг ашиглаа бусдыг ашигладаг байхгүй. Тэгээл нэг одоо юу гэдэг мейкапндаа нэг тийм анхаардаг болохоор юм байна л да. Тэгээд ганцхан байдаг энэ маань яг иймэрхүү л ягаан өнгөтэй байдаг. За гэж одоо хоёулынх нь бол ийм бор юм биш үү дээ зүг. Бордоо гэхээр хоёлаа одоо энүүгээр заяа. Оо энийг. Энэ байж болох уу? Наач сүудэр. Наач сүудэр. Хоёлаа ихдээ энүүгээр юугаа тавьж болно? Суурай тавьж болно. За. Суурай тавиад гүн өнгөө болохоор одоо ингэж бодсон. Энд манай бас энэ бүр үнэхээр гүнжээ наараа. Ямар хөөрхөн пакэжтэй ном шиг юм байна. Тэгснэ ийм өнгөнүүттэй юм лээ. Тэгвэл энэ өнгнөөс хоёлаа харыг л жоох ашиглаж үзэхэндээ. Бортоогоо жоох ингээ халиад жоох уусгах юм байна. Хоёлаа шууд хараа ашиглаж байгаа юм л тээ. Жи тэр бодол бай ялна шүү дээ. Тийм ээ. За. Чи хамарны сүдрэн тавьгүй юу? Нэг юм ингээд агалтай байдаг шүү дээ. Нэг зураад агалтай байдаг шүү дээ. Би хамарны сүдрэн дээр тэгтээ ингэж хувааж тавих юм дуртай. Одоо ингээд өндөрлчөөд дундуур нь ингээд таслаж яг энүүхэндээ юу? Тэнгүүд хөөрхөн шомтгоор бүрийг хардаад. Доороос нь ингээд хасаад дээрс нь бүх ингэчгээр амжирсан. Би болохоор яг нэг юм хамрын нөхний дээдлийн юм хоёр хэсэг байгаа шүү дээ. Энэ рүүгээ ингээд нэг юм гурвалж хэлбэртэй болохоор арай нэг юм урт юм болоод байгаа юм шиг. Тийм. Зя. Энэ бүр яасаа олуулаа яваа бэ гэдэг шиг. Чиний бокснууд айгүй юу бахан? Сонголт ихтэй нөгөө талдаа малтай бас байгаа. Тийм байна. Дааварцээ. Би ийм олон багсныг дураараа. Би ч бас арай юу яадаг юм байна. Нэр өнгө хамтлагийн юм уу гэж боддог болохоор бас олон багс ашигладаг юм байна. Тэгжээс надад хэрэгтэй маш олон багс. Тэгэл яг тухайн тоглолтын мууд зүуд дуу муу гэж тэрнээсээ шалтгаалаад янз бүр. Одоо жишээ нь заримдаа өөртөө бодох тохиолдолтой байвал ингээд хувцандаа тааруулаад cute mood боддог. За би тэгтээ тэгж чадахгүй. Яг нэг бодолт ингээд тогтоогоод сураад ингээд хийгээд үтцэн. Тэрийгээ жоохон өнгийн хөндрүүлж үзнэ. Тэгээ шигтгэн нагаад, сормос нагаад окей, вуала болсон. Ингээл миний бодол үүнээс цааш үгүй гэж би бодлоо. Энэ бодолд бас сормос наах юм байна тийм. Will you help me гэсэн. Би чам тусална. Би болохгүй бол харж байгаад нааж үгүй заяа. Баярлалаа. Би бас яа наадгаш наах гэж бүртэн илгийн наадаг гэсэн. Яг жилийн өмнөөс наад зурсан. Тэгвэл бид чинь нэг Японд байсан шүү дээ. Японд 2 жил байхдаа өстэй жинхэнэ бор зүрхээр тэнд ямар ч мейкап ч ингэж байхгүй. Яг өөрсдөө л бод. Тэнгүүд үгдгээд наа миний сормослыг тавиад өгөөч тхүү миний энийг гэдэг нөгөө бодож чаддагтэй ингэчих юм бол нөгөө цаг яваад цагтаа ямчихгүй нэг нөгөө хэд ч өөртөө бутгаад гэдэг.
Тийм болохоор за ингээл хувьдаа өөрөө өөрсдөө л ерөнхийдөө бодъё та гэж бодоод. Тэр боддоо шүү дээ. Ийм ингээд нүрээ бодцоод нэг сони юм яриад ах юм. Бачирхалтайгаа шилжүүлээ юм. Хоёлаа кофенаас авах уу? Тэхүүн. Кофенаас авах. Би харин яг чиний амийг цангаж ийн гэж бодоод байжлаа. Nescafe-гийн 3 төрөл байгаа. Mocha-тай, latte тэгээд original гэсэн 3 төрөл байгаа. Чи өөрийнхөө дуртай төрлийг аваа юу гэж. Би энэ удаад жоохон чихэрлэг юм уу? Өөрийгөө сэргэмээр байгаа. Өчигдөр жоохон зураг авалттай явцсан болохоор гэж бодож байна. Энэ хүүхийн доор юм intensity гэдэг нөгөө үйлчлэл хувиа гинэ. Минийх нэг кофений үнээр хэлсэн байт юм шүү дээ. Кофений хувь нь нэг за миний 2 юм байна. Нэг юутай юм бэ гэж нэг тийм байна. За. Жажаа. Юу ч хийсэн залгаж байна. Ингэж юм гэнэ. Энэ юмнараа би өмнө жил яг юм аялалд явж байхад нөгөө зам барьдаг штэ. Удаан барьцгаа нөгөө урт шулуун зам дээр бариад явангууд ингээд нойр хүрээ жоохон үргэлжлэхэд онгод чихэрлэг юм кофегаа уугаад давхар сэрэгчээр амар. Амар юм лээ. Хэдlээш тэгэл хэр тал нөгөө байнга чанаад яваад байна гэж бас боломжтой машин замтай юу юм уу. Яг нөгөө очих цэг дээр очиж сайхан тухлаал яг чамд кофе байвал зүгээр юм байна тий. Яг энэ бүртэй. Яг тохирд юм лээ. Миний хамар нэлийн бор юм боллоо. Ямар юм бор болчиход тийм. Жага уусах чаргааг болчих юм шүү. Чи тийм хөөрхөн хамартай юм би нэг юм. Тийм багаз. Тийм багаз. Яг миний хамар жоохон далигийн хувьд бол дали байхгүй юу? Тэрийг харахгүй байна. Тий. Уусаа нэг төв тэгшин хүн аягүй цөөхөн мэдэрчтэй перфект метрик. Тэнгүүд минийх болохоор яг нэг хөөрхөн хажуудлаас харангууд юм жижиг тийм хөөрхөн аавс. Ижихаа ирнэд хольцэл. Боин стенэр. Гэр бүлийн юм шүү те. Яа нэнийс тийм би одоо ингээл буудах болохоор л нүүрэн дээр юм авчирч байгаа. За яг хоёлаа уусаа юу яаштай. Бодож мундаал ингээл арсныхаа араас нь ингээл камер дээр уусаа харагдах юм чинь. Ингээл гэж. Энийг хоёлаа эхлээд нүдээ бодож таарах нь байна. Хүн ардаа. За чи тийм хүмсгээ яаж боддیں۔ Би ерөн зөв нэвтрүүлэгтээ ороод байна уу гэж. Үгүй яг хоёлаа зүгээр өөр өөрсдийнхөө юмнуудыг ер нь би нэг ингэж боддог даа. Би бол юм харандаа уруучлаад амар санагдчих. Тий. Харандааны хошуу надад амар чухал. Миний хамгийн бодож чаддгүй юм хөмсөг контр 2. Тий ингээд миний хөмсөг ингээд хоёр өөр хэлбэртэй болоод ч тэр үе энийг ингээд тэгшгэн зурх гэж оролдох тусам фейлддэг за амар нийттэй. Тэгээд харандаа гэх юм бол нэг юм нарийнхаа үзүүртэй. Надад яг эсрэг амар бидний чинь нөгөө ингээд юм гурвалжин маст энийх нь үзүүрээр болгочтой байхгүй юу. Тэгэнгүүт өөр гэх юм бол зүгээр нэг маскаранууд байдаг шүү дээ. Маскарагаар шууд нөгөө сормосоо буцдаг шиг л шууд пад гээл гэж. Чам тэгвэл би харин санал болгох гэдэг юм. Маскара гэвэл нэг иймэрхүү боронгийн маскара ийм үзээ. За чи өөрөө мэдээл аль нэг юм. Чи ямар хөөрхөн олон юмтай юм бэ? Рэндом юугаараа. Би сүүлд харин маскарад нэг орж үтсэн чи. Маскарад айгүй дуртай болсон. Дээрээс нь юм цайвар маскара. Тийм. Яг ингээд хит нөгөө хөмсгөн дээр point өгөхгүй. Нүдний бодолт болон харуулан дээр гой point өгье гэж бодоод хөмсгөө ингээд хальт яг хэлбэрийн ингээд засаад хөнгөн ботж байгаа ч гэсэн араас нь маскарагаар ботчаар ямар хөө жоохон тоон даун болоод тий. Чиний нүдний одоо нүр бодлын дараалт чинь ингээд араас нь шууд хөмсөг байдаг юм уу тий? Минийх нүд байдаг юм шүү дээ. Тийм үү? Дараад нөгөө нүдээ тавьсныхаа араас хөмсгөө будаад гүмтгэе яаж юм за аль нь ч байсан хамаагүй. Гэтэ би ер нь хөмсгөө хэл хамгийн дөрөнд хэлж гэж боддог. Минийэр нойр төрний хүмүүст хийдэг тийм үү? Тэ намайг гайхаад тий. Мэдгүй энэ одоо яг би зүг бурууг нь мэдгүй л өөрөө л анхнаас ингээд технэр л уусаа явцсан дээр үсттэй тий. За би тэгвэл нүдээ явуулаа шүү гэдэг. За чи нүдээ за нүд чи энэ ингэж байгаа юм. Сайн харах юм бол зургных нь Ойсоо хоёуланд нь амар хэцүү байхаар байна. За энэ миний гарах бас айгүй хэцүү байна. Харин тийм ээ. Яг урталтай хит хүн дүнг тавихгүй хойдолтой ер нь жоохон хүндрүүлээд контр юм нэрийнхэн хоошоо. Жоохон дээшээ хоошоо юм шүү. Яана контрн дээрсээ. За би контрыг бол яг өөрийнхөө нүдэнд л тааруулж ядах баг.
Чи минийхийг бодно гэж байгаа. Би ингээ ээжийнхээ бас нүрэг боддог за. Ээжийнхээ нүдийг ойлгохгүй. Яаж контр юмгаад ингээ талдуур ингээ орчдөг. За ээж та боли би контр та өөрөө бод. Би яг зөв бусад юм чинь тодлоод өгье. Нүд мөдний ч юм бод гэж жоон тодлоод өгье. Тэг ямар сонио. Яагаад өөрөө бодохоор юм сонирн болоод яг артист дээр очихоор гоё болоод тийм үү? Чам дээр артист дээр очихоор гоё болдог юм. За тийм байна. За гоё болдог хэлж байгаа юм би. Би болохоор яг сүүлийн 2 бодолтон дээр заяа. Одоо би ингээ өөрийнхөө миний нүд ямар хэлбэртэй вэ? Тэгээд миний нүдэнд ямар контур зохихоор вэ гэдгийг би маш олон удаа нэг бодцсон болохоор учраа олчдсан юм. Тэгээ учраа олцсон болохоор одоо өөр артистээр бодонгууд миний нэг боддог контраст ингээл доошогоо ингээ болонгууд миний нэг жоохон баг зэрэг өмж байхгүй юм. Тэгээ унжуу гэх юм ч бас хайшин. Гэтэ ер нь жоох юм ийм хэлбэртэй нүд. Нүдний хэлбэр чинь нэг юм иймэрхүү байдаг шүү дээ. Тэнгүүд минийх ингээд үзүүр нь жоохон доошоо байдаг юм. Тэнгүүд би аль болох дээшээ зурвал надад илүү юм чартаад цоглог ингэж харагддаг. Нүднийхэн дагуу доош нь унгаж биш дээш нь төгсгөр юм байна тий. Тэнгүүд нөгөө хэд чинь яг эсрэгээр хийчихэнгүүд би чинь тэнд бүр яг дуугаа бодуулчихж байгаа юм. Гэтэ яг энэ жоох юм уу гэж засалсан ч гэсэн дараад нь өөрөө боддог юм чигээр. Өөрөө бодвол би юу өөрөө мейкапаар сураад бараг өөрийгөө бодчихвол амар юм байна гэж би бодсон. Гэтэ зарим бас жоохон мэдрэмжгүй артистууд байдаг надад тийм. Яг нэг ижлэгэн бодолтыг бүх хүн хийгээд идэг амар сонио. Өчигдөр би тэгдэг. Ерөнхий өнгөн өөр. Нүдний өнгөн өөр. Гэхдээ нөгөө нэг юунууд нь контрууд нь бүгд амар төстэй болцсон байсан. За ингээд энэгээр тэр амар нийтдээ би ноётон их сургуулаа төгсвөл заяа. Тэгээ хогны баяраа тэмдэглээл хогны баярт амар гоё юм бэлдээл ордог штэ. Дээл хувц нүүр гээл тий. Тэгээ ингээд манай төгсөлтийн их охтууд амар ижлэн бодолттой байсан ш санагдаад ч надад одоо нэрээ зураг харахаар. Бүгд нэг газар бодуулсан юм. Мэдгүй өөр газар бодуулсан. Харуулахаар нөгөө юм тэр үедээ мейкапын хандлага арай тийм байсан амар хүнд. Тэгэл амар юм одоо смоки ч юм шиг тий. Гэтэ монголчууд ер нь яг Аз бодолт гэхээс илүү дийлэнх нь Европ бодолтууд амар хийдэг юм шиг. Тийм шүү дээ. Яг нэг юм нөгөө Urban Decay нэг юм нөгөө eyeshadow-ууд гарч мараад нөгөө химэний ихэнх Kylie тийм Kylie нөгөө амар мат оруулын бодон гарч марцсан. Тэгэл тэр нөгөө сэрдүүр мөдрийг бол ингээл амар ингэж тий. Одоо яг нэг юм 5 жилийн өмнөх мейкапыг харангуут мангар өтгөн өмсгтэй. Амар өтгөн өмсгтэй байдаг за. Тэгэл нэрнгээсэл хэдлээ. Нөгөө нэг тухайн үеийн нөгөө нэг за одоо будах тренд нь яг тэгжил таарсан баг. Тэр үедээ бол гоё л нэрэл гоё юм шиг санагддаг шүү дээ. Инээдтэй юм. За одоо дараагийн асуултыг гоё замдаа хоёлаа асуугаал юм. Чиний заяа яг цүнхэн дотор чинь заавал байх ёстой яг makeup products гэвэл чи яг юуг байнга авч явдаг вэ? Урлагийн бүтээгдэхүүн. Тэр ингээ боолон байна уу, будаг байна уу, гласс байна уу? Одоо гарах байгаа гэсэн. Хахад ухвал зөндөө байна гэдэг. Багтаа 4-5 уруулын юм цүгэнд бол байнга авч яадаг. Тэгээ миний уруул ингээ амар юу байхгүй юу? Хатдаг гэлөө. Тийм амар ядрат. Тэгэл дандаа тэрийгэ чигшүүлэх гээл ингээл. Би бас яг тэгдэг болсон. Минийх чинь нөгөө сүүл юу байдаг гэсэн. Миний халаасанд хүрэл байдаг. Зүг биш үү? Би сүүл харин нөгөө нэг ингээд уруул ингээ хагараад уруулаа гоё бодыг ингээд уруул хагараад ингээд явааддаг болохоор амар хэцээд байгаа. Харин тийм тийм. Би уруул хураа хүнийг харах бас амар тухгүй харагдаг. Өмнөс нь чи газ ингээд очиж бодоо хийж юм ярих гэсэн байж та. Тийм би нэг нөгөө нэг маа найз залуунд яасан. Манай ми За. Тавэж байта. Уруул нь хагарсан юм уу илүү? Ингээд уруул нь ингээ амар хагараад нэг ингээд цус ингээ язраад би тэрийг нь харж надад амар тухгүй санагдаад би тэгээд чи найз залуугийнхаа уруул нэг класс түрхий төгчөж нэг юм тижээлийн юм гэсэн чинь яана харин тийм ингээ хагараад байгаа гэх. За хүний найз залуу надад ер нь ямар хамаа байна гэд надад яг амар тухгүй санагдаадсэн болохоор би шоо хийлцэн. Тэрнээс л тэр надад амар тухгүй санагдав. Зөв уруул харах шиг муухай мэдрэмж өрн байдаг ш надаа. Яг энэ нөө голоороо ингээд хагараад жоох инийхэд л нөгөөх нь ингээд тий харин тэрстэй муухай мэдрэмж. Тэгээ би угаасаа юм уруул юутай юм амар дурггүй. За 9 за нүрээ бодсон ш дээ. Яриа сууд. Хоёуланд нь
Чи ер нь нүрээ 20 минутад 15 минутад боддог хичээ чи яасан одоо юм би одоо нүдээ бараг бодод дуусаад гэх юм. Миний юмуд биш үү гэдэг. Танилцж удаж ийм гэж насаа. Тэгдэг яг өөрийнхөө юмнуудыг хэрэглээд араас нэг хүн зүүштэй яг ингээд нөгөө айлын галтаа тоол ихтэй л адилхан байна надаа яг одоо. Надаа бас айгүй хэцүү санагдав. Би ч бас яах вэ? Чиний энэ багс чинь ямар хөөрхөн юм бэ? Мэ. Чи юу авмаар байна? Нэг ямар жижигхэн толгойтой багс надад хэрэгтэй байгаа байхгүй юу? Жижигхэн толгойтой багс ингэ болчих юм болов. Наадах чинь тэгтээ чамд илүү дээр минь. Энэний нөгөө үс нь арай шигүү болохоор энэ болохоор нөгөө юм шууд юм сэрэг болохоор талын нэг тарчих гад байгаа шиг санагдчихэв. Наадах чинь бол айгүй боломжтой харагдчих. Аа. Хойлоос албацлбаа сайхан бас. Хүнд өнгөр гэхдээ энэ хүнд өнгийг хойл энэ өнгөрч гэсэн явчих болох юм шүү. Энэ наны харин сүүлийн усгалт энэ үү? Энийг заавал хар өнгөр ихгүй. Тэгж амар заавал юм хүүтэн тонтой болгож яадаг юм. Тэ? Сайхан. Яг мэрлийн мейкап чараад тэ амар чадах юм байх та тий уусгалтын нөө гэж мэгцэн байгаа шүү. Мэрлийн бодгочдтэй ингээд ер нь ингэдэм блэ ер нь харангуут хүний нүд шал өөр байдгаа яг ийм нүдтэй хүнд иймэрхүү юм ингээл цогтөг мөгтөг гэдэг амар олон хичээлүүд үздэг. Гэтэ ингээд мейкап ч болгоны өөр өөртөө гэсэн онцлогноос шалтгаалаад зарим тохиолдол амар гоё бодчих. Би бүр ингээд дурламаар гоё боддог за. Яг энэ артист тэр л би байнга бодуулна гэд. Надад одоо яг тэгдэг нэг охин мэд охин. Яна гэдэг охин мэд. Тэр охин дээр байнга очдог. Яг миний нүдний өчрөг олцсон байхгүй. Энийг тийм үедээ олцох амар тий. Тэгчээр айгүй амар санагддаг надад л. За, нөкөчдөр. Яа, би бүр яг нөгөө реклам 1999 шиг хэдүүлээ тэрэн дээр доксон нэг юм ээж аа тий. Тий. Харагдаж очих. Миний бодгаар тэгтээ ер нь хэрэглэж үзээгүй багсаар бодгаар тэгдэг юм аа. Үгүй наац би ерөөсөө ингэж уусгаж байна баг мэдгүй юм. Тий. Одоо гинэ би өөрөө чи сая айл өнгөнөөс авсан. Хоёлаа ингийн заяа би ч өнж амар ээж вайптай. Гинэ. Чи сая алуугаар бодсон л гэж загнаад. Би чамайг зэгнээгүй штий. Гэдэг чи тэг юу юм. За би бол заяа дээрээс гэхээс илүү эмчнээс авахлаад дээшгээ хөнгөн үлдэгдлийн ингэж уусаадаг. Мессеж нөгөө спонсор ирээрээ. За манай нөгөө спонсор. Ингээд имплэн жоо. Ой чи ер нь юу аач? Нэвтрүүлэхэд чи буддаг нь болов яа тий. Би л газар бодоод байдаг. Хүний нүд хэцүү яг хүний бодгаар юу аадаг гэдэг шиг хүний нүдийг бодох бас айгүй хэцүү. Чи айлах би чам зүгээр ерөнхий хийнд өгөнгөд доотлоос эхлэв. Тэгээ хүндрүүлж чад тэгээ дээшиг ингээд уусгаад ингээд бодчихсан. За би тэгээд одоо болох юм уу? Дээдлээс эхэлсэн шүү дээ. Зүгээрээ. Надад ч нөгөө шууд хуруугаараа жоохон ингээ юу ачвал эсвэл энэ нэг саглагаар юм байгааз энийгээ сайхан ингэж жаад үзэж хараачих юм бол арай бүдгэрчдэг юм лээ. Бүгнэж палета авъя. Ой за. Тэгээ хоёулынгийнх нь өнөөдрийн хэрэглэж байгаа. Яг уу аль болох нөгөө нэг юм сонин содон бодолт хийн гэж би бодоод Эс косметикс надад бүр яг юм маш олон гоё ингээ сонголтуудтай юмнууд өгсөн зам. Ямар чами юм аа. Тийм. Тэгээ надад ялангуяа яг энэ хятадын Into You brand гэдэг энэ байгаа хгүй. Ялангуяа яг энэ оруулын бодог нь matte. Тэгээ ингээд matte бодог чинь жоохон хүнд өргөдөг штэ. Тийм юм байхгүй. Амар тийм хөнгөн мэдрэмж төрүүлэнгийн өнгө амар тод гаралттай гэдэг. Дээрээс нь энэ хятадта 65 сая зарагдсан бүр юм амар алдартай бодог гэсэн. Алдартай брэнд гэсэн. Ялангуяа энэ уруулын бодог нь. Тийм гоё мундаг. Nice хойлоо урал руу Эс косметикс маань бит хоёрт ингээд яг энэ бодох нөхцөлийг мань бүрдүүлж өгсөнд би айгу баяртай байгаа. Баяна. Нүрийг будна гэдэг чинь өөрөө урлаг юм аа. Зүгээр хамаагүй хоёлаа фейлсэн ч хамаагүй хоёлаа сайхан чутгаараа л бод. Хүрхэм нь одоо нөгөө хуруу уралтай дургуун богсноо өөрөө амар хуруу уралтай л сууж шүү би. Тэгээ амар сонирч ингээл класс те чигшүүлэх болон гээл түрхээл хахад л хаагараа тэг амар сонь. Тэгээ тэр бас юу юм бэлээ? Нөгөө цагаан гарын нөхцөл байдал айгу нөлөөлд юм гэж би бодсон. Ийм солонгос Вьетнамд байхаар ингээд цаанаасаа л нэг юм чиглэг дамаар чигшэлтэй байгаа юм чи. Арс мэрс ингээ бүр яг хүүхдийн болцдог тийм хүүхдийн арс шиг ингээ бараг халтрлаа. Тийм болчихдээ нэр ингэсэн.
Гэтэ яг нь надад бол яг тийм орон жоохон батг гарах гээд байгаа юм байна гэж би анзаарсан. Чигшэлтэй газрууд уу? Хит чигшэлтэй газрууд. Би чи Японд очиод миний батгач. Хүндгүүл ярьсан. Санаа алдаад байгаа чи ямар юм. Хоёлаа одоо нэг нэгэнтэй л сайхан туслана штэ. Надад бол болж байна. Болж байна уу? За чамд болж байна. Надад ч гол нэг суур өнгө байхгүй юу? За одоо чи ингэж их заяа. Энүүгээрээ Ямар ч бодоггүй. Энд чинь ингээд нэг юм ирмэгтэй нэг юм бүхэл хэсэг байгаа штэ. За тийм ээ. Тэрийг энүүгээрээ ингэж жоохон тараагаад уусгаад өгч ингэ. За. Ингээд. За. Би ер нь болохоор байна. Би ер нь өгч гэнэ үү? Чи хоньноос авахлаа ер нь ингээд юу ажиглаж байна. Наа чи үнэхээр уусгаалт байна. Ер нь бол мөн байна. Би ер нь ингэсэн. Би ямар новшоо ингэж байгаа юм. Голдоо өндрүүлэхээр заяа. Голдоо ингэж жагаад тэг жоох ингэж жагаад хойш ингэж жоох ингэж татчих тийм. Окей. Тэгэхгүй бол нөгөө нэг шууд барьжсэн хойшоо ингэж юм бол нэлэнгүүдээ ингэж бүтэн ингэж тод болчтой юм. Миний хотоо ингэ зүгээр бор болсон байгаа байхгүй найз та. Яа. Чи өрүүлсэн юм уу? Үгүй. За. Наа чи одоо гайгүй. Дагаад. Зүгээр. Хэлээд тэгэл өндрүүлэл авч. Уусаа уртлын жоо консилер жисэн шүү дээ. Бороор ерөөсө бууддаг юм байна. Бодсон ч юм бас. Дандаа ягаан өнгөөсөн шүү дээ нэрээ тий. Дандаа ягаан. Би болохоор ягаан өнгөөр бодож чаддгүй. Яг эсрэгээр ягаад гэвэл ийм бүлцэн харагдаад байдаг. Гэхдээ намайг нэг мейкап чинь будахтаа манай нөгөө нэг Ина гэд найз будахтаа ягаанаар суурь тавьснаа ийм гүн бор өнгөөр хөндрүүлээд ингэсэн чинь мангар гоё. Тэгэхээр яаж игээл нэг бор баймаар юм бэ? Чи дээр нэг хөр ингээд бороор ингээд хүрээлцсэн контр тавьчихсан шүү дээ. Тэрийгээ жоохон уусганаа л гэсэн. Тэгчвэл яг хөөрхөн контр тавьсан юм шиг. Тэгээ ганцхан өнгө биш юм шиг яг ялгараад харагддаг. Хүний ил юм гоё харагдаад гэдэг шиг л чиний ил бас гоё харагдаад. Энийг аль би арчаад өгье. Урд нь ийм болон багс байгаа шүү дээ. Чинийх би ингэсэн цаа. Чинийх бүр илүү гоё сонголттой юм гэж би харсан цаа. Хүний ил юм гоё. Тийм амар гоё нэрийнхэн. Тийм ээ. Чи энэгээр одоо энэ минийг тавих байхгүй яг энэ минийг. За баярлалаа. Чи тэгээ асуугаад аваарай заяа. За ер нь л 10 жилээс би бол өөрийгөө амар голдог хөвгтэйсэн заяа. Тэнгүүд би энэ асуултыг бас яг чамаас асууж үзье гэж бодсон. Чи ер нь яг ингээ өөрийнхөө байгаа байдалтай бүрэн ингээд яг өөсөө өвтэй ч гэсэн би бүрэн өөртөө ихтэй гэдэг гэж бодгоо эсвэл чи чамд ингээд өөрийгөө голдог ямар нэг зүйл мүл байдгүй. Одоо юу? Яг одоо байх штэ байгаа. Тийм гэхдээ одоо нэг өөрийгөө хайрлах ингээд байгаар нь хүлээж авах гэх нэг ийм юмны талаар ярьдаг штэ. Гэхдээ ингээд би хичнээн ингээд өөртөө хайртай одоо байгаа төрхөндөө байгаа зүйлсүүдтэй гэдэг ингээд дуртай хайртай байгаа ч гэсэн ингээд нэг юм энийг ингэжүүл гэдэг бодлоод байгаад байдаг хгүй. Тэгэхээр чи ингээд бодогдоод байгаа юм би ингээд одоо контролтоод тэгж болохгүй битээ тэгж бод гэдэг ханчтай хайшаа л гэж бодсон шүү дээ. Одоо жишээ нь юу вэ? Жишээ нь хальт жишээ ярил. Яг одоо би түрүү ярьжсэн шүү дээ. Гэтэ чи гаргалгаа болсон юм уу? Энд гэхдээ ингэж зүгээр болох уу бас? Яаж вэ? Яг юм бол энийг бол хүмүүс юу нь бол ботокс л гэдэг лээ. Чи одоо би ч удаас явж байна гэсэн. Тэг би ингэж амар сонин өвчлөө чи угаасаа л байх ёстой юм штэ гэж боддог байлаа хэсэг. Тэнгүүт ингээл яг өөр төр гараад ирэнгүүт нэр арай л их байгаа юм шиг санагдаж манагтаа л тий. Ялангуяа нөө амар мимиктэй амар ингэж хаа гэж мэж инээдэг хүн чинь тэгэл. Би болохоор яг ингэдэгсэн 10 жилдээ би өөрийнхөөгөө чи болохоор яг нүдэн дээр жон point өгдөг. Сүүлийн үед болоод байгаа юм. Тийм. Гэтэ нэг гэхдээ өргөжлүүлэхэд бол нэг юм одоо ингэ юу гэх зүгээр би анзаарч байгаа юм байхгүй юу? Нэр энд өрчлөө байдаг байсан болчих тий. Энд өрчлөл байдаггүй байсан арай их болчих тий гэдэг ч юм уу тий. Яг уу ингэдэг угаасаа л асуудал нь миний хувьд асуудал мөн үү? Тэгэхээр би тэрийг яруу засаж болохоор зүйлээ байвал засъя л гэдэг мэдрэмж байгаа байхгүй юу? Түүнээс ч одоо ингэ заавал тийм ингэ хайргуудаа юмаа янзлал байгаа юм биш юм байна л гэдгийг ойлгосон нэгт. Тэгээ хоёр талаар миний бие байна. Би ингэ одоо байгаа биендээ дуртай. Гэхдээ ингэ би хангалттай гой залуу байгаа дээрээ ингэ яг өөрөө маш сайн хичээж үзээд ингээд өөрийнхөө бүтээж чадах хамгийн гоё биеийг би хармаар байгаа байхгүй. Энэ юм гоё. Тэгээ би яг одоо хичээж байгаа нэт та. Фитнес явж байгаа. Явж байгаа. Чи анх удаа явж байгаа юу?
Үгүй юу. Сая оны өмнө төвшөөтэй нэг 3 сар явсан. Тэгээ одоо сая нэг нөгөө Вьетнам гэдэг нэг хэсэг яваад жоохон завсарчихсан. Тэгээ сая 4 сараас эргээд явж эхэлсэн. Зүг би болохоор ингэдэг байсан заа. Би бүр өөртөө бүр үнэхээр ихтгэл хөөгдсөн. Яг нь гэрээхэндээ хэлдэггүй. Гэхдээ яг гэрийнх маань ерөнхий мэддэг. Одоо ингээ харах юм бол эхнээсээ эхэлж байгаа. Би шүд мотоо өгдсөн аахгүй. Ингээд жоохон байхад ингээд нэг жижигхэн нөгөө нэг сүн шүдийг ингээд тайруулаа хар марымаар ингээд бодчихдаг хөвгдөд байдаг шээ. Би яг тийм шүдээс аахгүй. Тэгээ ургасан шүд нь ингээд араа мараа ингээд бүтэн ингээд 180 эргэж мэрэгцэн. Буруу тийшээ хараад ирсэн. Тэнгүүд ин соёотой ч юм шиг харагдаад тэгээ шүд мүдэн дээр амар өөрийгөө голдог байсан. Тэгээ шүд нөгөө нэг юм дали болонгот эрүү давхар далид юм лээ. Тэгээд яг нүүрний зүг хэлбэр мэлбэр ингээд шанаагаа тулдаг яадаг гэдэг нь суулт муултнаас хамаарад ерөнхий тийм болчтой юм лээ. Тэгээ хөлийнхаа толгоноос ахуулаад хөлийнхаа толгоноос гэж хэлээ. Толгоныхоо оройгоос ахуулаад хөлийнхаа үзүүр хүртэл би өөртөө дургүй байсан. Ёо. Тэгж амар өөрийгөө голдог байсан цаа. Тэр яагаад үүссэн мэ гэвэл одоо ингээл харах юм бол миний хамар дэлээ. Миний шүд амар муухай. Тэгснээ за яг хаалаа би ингээд дуулах туртай. Тэнгүүд би ингээд мүр жижигэнтэй. Тэгснээ би нэг охтууч юм гоё өөртөө таарсан хөх мөх байдаг шнэ. Би ингээд хөхгүй. Тэгснээ ингээд тайл байхгүй надаа. Тэгснээ амар том мангар том бүкстэй таацтай. Тэгснээ гоё юм цулцгаар. Тэгснээ хөл майг. Тэгээ миний хөлөө хуруунууд бас айгуу сонь. Тэгээ би тэрнүүд ингээд би ингээд толгооноос авах үс заяа. Өтгөн хар ингээд ерөөсөө ингээд энэ дүгээр дарагддггүй амар муухай өтгөн өстэй янзалж чадахгүй. Өөрөө янзалж чаддгүй байх үед гэж аах. Тийм өстэй. Тэгээ би ийм гэж өөрөө бүтэн голт өгсөн. Тэгээл нөгөө явц дундаа хүн чинь туршаал үзээд тийм ээ. Үсээ яавал ингүүл би гоё болохгүй гэж хагаад би яг нэг миний ингэж нуурж орж ирсэн үс мэсийг чи ер нь мэдгүй. Мэдээ штэ. Тий, ер нь тэр үсний заслалтыг би бүр ингээд хамтлагт орсны дараахан бүр туршиж үзчихэж энэ яг миний нүүрний хэлбэр цохох юм байна гэд үсэндээ хайрталсан заяа. Нүрээ бодоод эхлээд нүүрнийхээ одоо нэг үсвийг ингээд халаад мэдээд ингээд нөхөө бод за окей нүүрэндээ одоо би ингээд шүдээ янзлалцсан. Тэнгүүд одоо шүд ингээд гоё болчихлоо. Чек гэд харин би энэ мөрийг яачих чадахгүй. Тэгвэл энэ тайлыг би бас яачих чадахгүй энэ ч байглаас өгж байгаа. Дээрээс нь миний хөл яг майгуу гэвэл яг ясан майг биш. Би багтаа нэг хүн дараатай дугуун унсаар байгаад гатгшаага эргүүлэхтэй болсон. Тэгээ тэр нөгөө булчин тарьдаг юм уу гэж байдаг юм билээ л дээ. Майг цэцэг булчин. Би тэрнээс амар яд нэг алхаж чадахгүй. Чи хөлчин хүний яг хамаг тэнцвэрийг авч явдаг зүйл ч гэдэг. Тэгээ ингээл эхнээсээ ахваллаа амар юу ядагсан. Тэгээд хамтлагт орсны дараа би жин нэмээд 52 53 болоод тэгсэн чинь хүмүүс хамтлагч энэ охин ийм тарган юм биш те анука чинь жирэмсэн юм уу мууч маа одоо ч гэсэн стил ингээд нөөтралээ дор явж идэг заяа. Тэгээ тэрүүндээ би ядрахад ирсэн. Одоо надад хамгийн юу голж байгаа юм гэх юм би 49-өөс сая 56 болоод одоо 54 рүү орсон байгаа заяа. Мөр одоо та хэд ингээ харах юм бол ингээ мөр зүр ингээ юуш мэддэггүй. Яг ингээл гүжээ гоё ингээд ороод ирэх юм бол ингээд бандаж ингээд лир шиг ингээд бихтэй харагддаг за. Тэгээ одоо тэгтээ одоо зунаас эд зуны нэг үеэс газ нэг жоохон жингээ буцаж өмнөх жингээ олъё гэж 50 40 юм тий. Окей. Минийх бол яг ерөнхийдөө бол болохтой би бол ингэж голдог гэсэн. Би өөрийгөө тэгтээ үнэхээр газрын мухарт ортолгоо. Харин одоо би чиний саяны ярьж байгааг сонсвол байж лээ л та тэнгүүт бас л миний ч гэсэн нөгөө өөртөө тэгж ханддаг юмнууд ингээд зурсгаж орж ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд хүн яг өөртөө л амар хатуу хатамаа. Нүрэ бодонгаа ярив шүү. Би баг боллоо шүү. Нөгөө ингэж хэлсэн. Харин тийм хүн өөртөө л угаас ахтаа юм лээ. Тэгэд яг нэг юм нөгөө өөрийнхөө нөгөө жижиг сажиг юмыг амар ингэж өөнтөглж харна. Энэ ингэж юм дайлыг гэл тэрийг баг хүн анзаарахгүй. Баг мэддэг. Би бас миний ерөнхий дэлхийн мэлэг гэсэн. Би наад чинь чамайг хэлсэн чинь би бас тийм юм уу гэж би бодож юм гэж байгаа. Харин тийм тэгэхээр арай л өөртөө хатуу хандцгаах гад байдгийн шүү охтуудаа. Тийм. Тэгэл хөрх юм нөгөө би бусдаас ийм тийм гэл тэрнээсээ болол охточ одоо бол манай дүүнэр бол би юм уу гэж яриад байгаа байхгүй. Тэгж мэгж яриад байгаа болохоос биш хүүхдээ өөрийгөө дотроо л ингээд нэг жоохон гол сэгээл манай үеийнхэн болохоор надаас ийм байгаад байна. Харин би болохоор миний энэ ийм дутагдaltaй гэж мэгж ярьдаг байхгүй. Би бас багтаа бол тэгдэгсэн. Би тэгшгүүлтэй хүмүүс амар хатархдаг гэсэн. Дээрс минийх чинь нэг жоохон булчин гадагшаа хөвчөнгөө миний нөгөө нэг
тархалтын хөгжилт ерөнхийдөө бол яг гоё хөл рүүгээ ордог болохоор би нэг юм бандгар хөлтэй харагдаад байдаг. Тэгээд тэрүүндээ айгүй л имзгэлдэг байсан шүү дээ. Тэнгүүд ингээд би одоо энэ яаж оновчтой хэлэх вэ? Юу вэ? Өөрийгөө эдгээ өөрийнхөө сэтгэлийг гэж юу? Окей. Одоо бид нар ингээд нэг юм нэг дээрээ нэг юм beauty стандарт гэдэг нэг юм ийм байвал гоё гэдэг нэг юм итгэждэг штэ. Тэрийгээ өөртөө харьцуулж өөртөө амар хацаа ханддаг байгаа байхгүй. Тэгвэл үний эрэхтэй чиний бүс бол ингээд яг чи саяныхаа хэлбэрийг олсныхаа дараа өөрийнхөө хүсэнд амар тогтоолсон гэж байгаа штэ. Тэнгүүд ингээд болохгүй өөр юмтай харьцуулж муухай гэж бодохгүйгээр яг байгаагаар нь өөрийг нь тодтогож өөрийнх нь гоёыг харуулах нь чухал байгаа байхгүй. Хоёулангийн гэхдээ үсний бүтэц юу нэг адилхан байна. Чи яг бүдүүн ширхэгтэй. Биш шулуун биш. Бүдүүн. Тийм, минийх яг юм бүдүүн ширхэгтэй. Одоо чи бас яг харах юм байна. А минийх дээрс нь чи яг нөгөө хөвсгөр болгоо хянталсан болохоор ингэж ааш. Минийх хөвсөж үл яг чамтай адилхан. Тэгээ би нөгөө хүчээр эндүүгээр дарсан болохоор нөгөө нэг ингэж ааш зан ингээд айгүй айтайхан байна. Айгүй айтайхан болсон байна. Тэрнээс хоёулын үсний эндүүгээр дарагдахгүй тий. Яа, энэ бүсийг бүр нөгөө нэг кератин гэдэг өчнөө юм хэргэлж мэргэлж ижил үс жоохон зөөлхөн болох уу гэхээс биш. Энэ тэгэхээр илдэвтэй. Танд би үсээ бас яг тэгж ярьдаг зав. Тэгмүүд манай агч тэрийг сонсоод манай агч амар шинэ үстэй байхгүй. Тэгэл хөөстө өөртөө байхгүй л юм өсгөх юм даа. Тэгэл амар хөөрхөө. Би тэгээ яг эсэргээрээ би ч өгтгөн өршлөө хөвсгөр үстэй. Гоё үстэй юм бэ гэдэг. Гэж би боддог. Ийм хөвсгөр үстэй юм. Янз л болохгүй юм чад. Тэгээ энэгээр яах юм ах юм. Яйл дотроо бодоод л идэвсэн. Харин тийм ээ. Тэнгүүд эн чинь бас нэг давруу. Давуу тал байгаа байхгүй. Зарим хүмүүстэй зарим байхгүй юм. Тэгээ за одоо тэгвэл энэ айгуу гоё асуулт зөө. Чи яг beauty стандарт яг одоогийн Монголын beauty стандарт юу нь ямархуу юм бэ? Ямар шатн дээрээ яг ийм дээрээ ерөнхийдөө охтууд ингэж beauty стандартыг тогтоож байгаа гэж боддгоо. Юусэн би чам хэлээд байгаа шүү. Будгийч үү? Будангаа яриарэ. Би хийчихсэн шүү дээ. Би мөн хажуудлаас давслаанаас нэр би чамд гомдгоод байна шүү. Анакагийн өөрийнх нь хэлдэг үг байхгүй юу? Би чамд гомдох гэдэг шүү. Бигээ бодохоор ярих юм байна. Ярихаар бодох. За чи хоёулын хайлт нэг 3 минут юу аа заяа. Зүгээр би чадах юм шиг байна. Одоогийн Монгол хүмүүс нийтээрээ иймийг хөрхөн гинэ гэдэг юмнууд юу вэ гэж үү? Тий. Одоо солонгос жишээ нь ингээд маш их цагаан туранхай ч юм нэг тиймэрхүү идэг штеп. Юу юм болоо? Амар юм өөгүй цэвэрхэн арьс марс юм болов? Эмхтэй хүн дээр. Тийм байх тий. Монгол миний бодлоор бас юу юм болоо? Тэгт ингээд Монгол эмэгтэйчүүд амар онцлогтой бүр ингээд юм арай өөр хөөрхөн санагддаг ч юм. Солонгосчуудаас ямар ч тач яаж чарсан шал өөр л харагддаг. Арай ондоо юмараа ингээ өөр харагддаг. Тэгээ миний бодлоор beauty стандарт гэвэл хөх бүс орох уу? Тий, орно шүү дээ. Одоо юу гэмээр солонгост болохоор яг ингээд юм маш skinny биетэй байвал тэр ингээд одоо ингээ интернет K-pop айдлууд нь юм туранхай муранхай ч юм уу эсвэл яг энгийн нормал охтууд яг тийм туранхай цайвар арьстай гэдэг beauty стандарт байвал миний бодлоор Монголд хөхтэй тэг нэг эрэгтэй хүмүүс ч бас бүкс мөсөн дуртай гингүүд охтууд ч бас миний бүкс мөс гэж боддсон юм шиг байгаа. Өцөг сайхан болч сайхан гэдэг харуу. Тэгээд бас юм нарийнхан тайл гэж бодож байна. Тийм үү. Би яаж мэдсмэ гэвэл яг энэ аягүй сонирхолтой. Миний өмнөх X амар олон юм бие ил гаргасан охтуудыг амар тагдаг байсан байхгүй юу? За. Тэнгүүд тэднүүсийг харангууд бүгдээрээ ингээд нарийнхан тайлтай skinny бие мэйтэй тэм охтууд байдаг гэсэн. Тэгээ би тэр үедээ бодохдоо эрэгтэй хүмүүс ер нь нэг юм нарийнхан тайл майлын туртай болохоор охтууд ч гэсэн ер нь тэрийгээ дагаад тиймэрхүү зураг мураг даруулдаг юм бахтаа гэж би зүгээр миний бодол шүү. Тэгэж би зүгээр өөртөө тэгэж дүгнэлт хийж бодож ийсэн. Тэгээ одоо миний нүгэд тайл майл байхгүй болохоор тэрэндээ бас айгүй нэг хэсэг бол айгүй юу л байдаг гэсэн. Имзгэл ханддаг гэсэн. Beauty стандартаа гэдэг чинь он жил өнгөрөх тусам өөрчлөгдөөл явчихдаг юм да. Яа. Амар үгэлсэн. Хичин дүүнэр минь гэдэг. Гэтэ ер нь аль тэрэнд баригдах шаардлага бол огтос байхгүй үстэй тий. Гэтэ яг одоо хідүүлэнгийнх нь үеийн л яг ингээд ангаах өөрийгөө хайрлах гэдэг юмыг одооноос л ер нь байж байгаа юм шүү. Үгүй юу?
өөртөө яг ингэж хэрэгжүүлж эхэлж байгаа гэх юм. Шинэ ойлголт авах гэж үү? Тийм. Өмнө нь нэг тийм Тийм. байдаггүй байсан баха. Ялангуяа нэг юм 4-5 жилийн өмнө гэх юм. Харин сэтгэл зүйн салбар ч өөрөө нэг юм судлагдаж дуусахгүй, дуусахгүй. Тэд амир юм залуу салбар баха бусад салбаруудтайгаа бодоход тэгэл бид нар ч одоо л нэг юм сэтгэл зүй ярьдаг болж эхэлж байгаа юм тийм ер нь бол тий. Тэгээ тэрийг нөгөө илэрхийлж байгаа хүмүүс нь ч гэсэн айгүй одоо яг ил гарч ирээд хамтдаа хуваалцаад явж байгаа болохоор би бол өөрийгөө ангаах мангаах юм тийм өөрийгөө хайрлж мэрэлдэг юм би айгүй л сүулт л ойлгосон. Тэгж бодохоор бас л Монголын бьюти стандартыг би бас яг тодорхой бас хэлж мэдэхгүй юм байна. Тэг миний ойлголтоор л тэднээс юм байна гэж бодоод байгаа. Хэ, болж гинэ. Ортон Болоод эстэй. гад байна уу? Болох гээд. Энд ихтэй жоохон галтар болоод нөгөө. Харин консилер авах хэрэгтэй юм болов уу? Тийм. Чи цаан eyeshadow-оор явж гинэ үү? Тийм. Энүүгээр яваад байгаа юм. Консилер тчоод тэгээ дараас нь цагаан eyeshadow бойлоо тий. Тэгж үзгүй. Тэгвэл энэ нарийн нэг зэхийсэн юм болоод болтгүй. Энийхээ даалыг зорж байна. Эндээ би зурчаа харуулъя. Манай консилер маань жоохон цагаан юм байна. Нүгээр авчи. За энэ ч бүр чимэг боллоо. Би жоохон тэ юу гүнрээд. Багтаа юу ямар хүн болмоор байна ч юм өөрийгөө яг юм хэдэн жилийн дараа том ихч болчоод би яг ийм л болцсон байна гэж боддог байсан бодол юм. Байна уу ч гэсэн байгаа шүү дээ. Угаасаа хүн болгоно байсан баха. Надад яг хоёр амир тийм санаанд орж байгаа хүчтэй бодол юм. Нэг нь болохоор манай ээж ингээ гоо сайхан ширээ надад амир хөөрхөн санагддаг байсан хгүй жоохон байхад тэгэл нэг тийм олон бодог байхгүй тэгтэл ээж ингээл донжин олоод өөрийгөө амир гой бодчихдаг тэр үед нэг юм цэнхэр мэхэр чернэлийн хааны юм тот тийм байдаг байсан да Уруулын бодог мөрчл чернэлийн хаан байдаг гэсэн чинь өнгө янз бүр ингээл тэг нэг юм цөөхөн бодог дээр нэг тэрнээс амир гой ингээд ээжийг харахаар л нэг юм эмхтэй хүн гэдэг ямар гоё юм бэ гэдэг мэдрэмж нэг юм зурс гэж орч ирэл жоохон хүн бижиж тэгэл би яг ингээд ийм өөрөө том болчоод ийм гоё ширээтэй болоод нүрээ бусдаг болох юмсаа гэж нэг боддог байсан юм. Сая яг ийм орчинд дасан чи тэр бодол орж ирлээ. Тэгээ хоёр талаар би тооч болно гэж боддог байсан юм бод. Чи тэгээ угаасаа ер нь хөрхөн дуулж муулдаг үстэй. Үгүй юу? Үгүй юу? Сайн мэдэхгүй байна. Ингээд юу заяа. Одоо найзууд дондаа караоке марака болны өөр хэрэг штэ. Тэр чинь тухтай байгаа хүмүүстэй яг юм тайзан дээр гарч олон хүний дэргэд тийм сандрахгүй дуулж болж чадах хүн биш юм бэлээ. Энэ гэхдээ сандрал гэдэг чинь ерөөсөө хийж байгаа одоо би энэ дуун дээр алтчих үедээ гэсэн айдсаас үүсдэг гэж байгаа байхгүй юу? Гэж байгаа байхгүй юу? Би ч гэсэн өөрөө ер нь бол тэгдэг. Би өөрөө нөгөө жоохон дутуу бэлтцсэн ч юм уу. Жоохон өөртөө хангалтгүй бэлтцсэн байх юм бол би ингээд өөртөө жоохон юу хатдаг. Ингээд тийш өгөхгүй сандраад шууд ингээд хэлдэг тайзнаа. Гүч би ч одоо өчнөө олон тайзан энэс олон том тайзан дээр гарсан ч гэсэн яагаад би сандраад байна гингүүд хүн нөгөө нэг ингээд өөртөө яг бүрэн би одоо шууд гараад ингэн гэж боцсон итгэл жоохон бэлтгэл сул болоод ирэнгүүт уусдаг юм лээ. Яа анхан гэвэл би анхандаа яадаг байсан бэлэн. Үг мүгэ амар марцдаг байсан. Тэрнээс болоод амар сандардаг байсан. Тийм. Бүр яг ингээд ингэдэг байсан. Би тэгэл нэг 10 жил мэл оюутан байхдаа урлагөөслөг мөслөг гэл хөрхөн дуулж явж байсан аа. Нэг амар яац юм аа. Эйгүү болцсон юм аа. Манай ажлынхан зав хамгийн анхны ажлын байрны хамт олон маань ингээд шинэ жил дээр намайг дуул. За би ч уустай бараг л стама плешер гэж бодвол. Тэгээд дуулдаг баг явсан чинь миний санснаас амар их хүн тэгэл шууд саяны яг чиний хэлдгээр үг юм мартаал нөгөө марцсандаа бамтаал үгийн зохиож мөхөөгөл алж өгсөн. Анукгийн гэхдээ одоо дуулж байгаа карьер бол амар их эхэлсэн мэт тий. Би багаасаа дуулж эхэлсэн байхгүй. Тэгээ багаасаа дуулаад эхэлсэн болохоор би яг одоо ингээд зах зээл дээр байгаа мундаг тон эмэгтэй соолоо дуучид байдаг штэ. Тэднээстэй адилхан би үнэхээр тийм байлдандаа болсон мундаг дуучин болно гэж боддогс. Би ч мараа дөрөвдүгээр ангиасаа яг би ч ингээд ном авиж агаад тэгээ ээж манай гэрхэн чинь нэг дуулах туртай юм чинь чи нэг юм тэмцээнд ороодох гээд. Тэгээ орсноо би анхны удаад гэхэд дөрөвдүгээр байранд орсон. Тэгээ амар тэр чинь миний хувьд амжилттай байр байхгүй.
Тэгээ би өөрөө тэрүүнээс урамшсан. Дээрэс нь нэг зэрэгтлийн алга ташилт надад амар санагдсан. Би энэ тайзан дээр байх хүн юм байна гэдгийг би ингээл яг тэр үедээ бодоод би үнэхээр алдартай гоё том дуучин болно гэж юу нь бол боддог гэсэн. Яг нэг хоргон би микс болно гэж боддогсан. Одоо начиг өндөртэй хүн ямар микс болно гэж байх үү? Би чимээти 58 шүү дээ. Фото мэдээлүүд яг нь 60 мар байдаг гэсэн. Би тэр 60 ч хүрэхгүй бүр. Тийм болохоор окей, өөрөө чаддаг юмараа л гэж боддог шүү дээ. Одоо тэгэл мөрөдлийнхаа бас хөөрхөн юм дээр хүрсэн байгаа сте. Тайзан дээр баян гардаг хамтлагаараа ингээд юу дууж муулдаг гэд. Чиний хоол явал бас арай л алдаатай л таахгүй. Алдаатай юм бэ те. Гэж байгаагүй. Арай төгсөх юм. Би ярь баймар тэний тэр хөшөлтэй шүү. Айгуу сонирхолтой шүү дээ. Би одоо ингээд багтаа ингээд дуулж муулаад дараад нөгөө нэг юм бичлэгийг сонсонгод амар алгаалтай сонсогддог. Яа, тэр тэгэл мэрэгжлийн хүн л сонсдог байх л та тий. Мэддэг байх л та. Дандаа нөгөө нэг бүтэн аяа төгсөхгүй. Одоо юу мэрээ. Би илүүл чадаагүй амлалтаа чи марцсан гэд ингээ хайчдаг ч юм. Энд чинь нөгөө хоошоо би илүүл чадаагүй амлалтаа чи марцсан гэж хашаа ингээд тэгсэг байгаа штэ. Тим юмнууд ингээд юм дутуу юм байна гэдгийг амар сүүлд мэдэж аваад. Тэг яаж юу нэг сайжирсан бэ гэвэл телевизэн дээр ингээ YouTube оруулцдаг. Тэгэл нөгөө JCG гэвшээ Beyoncé-гийн листнийг ингээл тавиал амар хай нотоор дуулдаг штеп. Хамаагүй ингээл чадхаараа ойрлоо ингээл лаа гэл тэр дээдлийн өмнөд хүргээл тэгэл ингээл дуулаад нөгөө нэг аялгаар нь сурцсан англи хэл мэддэггүй байхдаа аялгаар нь сураад тэгэл дуулсаар байгаад ерөнхийдөө бол нэг юм ерөнхий потенциал айгуу сайн үүссэн юм шиг надад санагдаад шүү. Тийш тэгээд мянга үнэхээр дуулахыг хүсээд дуртай байгаад чамшиг одоо өгдөл байхгүй бол асал ер нь хэцүү шүү дээ. Тэгэхээр чиний хоол Гэтэ бэлтгэлээр ерөнхийдөө бол сайжирдаг. Хүн ер нь бол маш сайж. Тэгээс өгдөл чухал өстэй тий. Байгалаасаа цаанаас өгж байгаа өгдөл бүр үнэхээр чухал. Би дуулна юм жаа. Апсо. Манай менежер ихсэн юм лээ. Би ч одоо нэг өөр дуулж үдж байгаагүй ч юм олны юм дээр. Тэгээ за дуулаад наад өнгө чинь доошоо гоё жоохон дээшээ болгох гингүүд нөгөө жоохон ойлгодгүй юм шиг лээ. Ингээд дээшээ нь юу юм гээд гэд жоохон дээшээ гэ бүр дээшээ гингүүд за би ч юм дээр ингээд чи яг энийг дууд нөгөө хөө өнгө юу үлээ гэдэг штеп. Яг тэрнтэй адилхан гэдэг өнгө гингүүд яхаа харахгүй нөгөө нэг юм сонсголын заримдаа асуудал байдаг. Дуулдаг хүмүүст тэнгүүд нөгөө бүжгэлж мүжиглээд ерөнхийдөө бол багасаа ингээд нэг юм цаанаас нэг өгдөлтэй хүн бол айгу хурдан засардаг. Шууд юм хүмүүдийн заагаад өгчих юм бол. Айгу л хурдан засрал шахаал яг хүнд ер нь яг нэг дууг өгөөд заяа. Яаж юм? Хүнд ер нь яг нэг дууг өгөөд за энийг л дуултал яг чи энийг л хамгийн сайн дуулж чадах өөрхөө чадах хэмжээ хүртлээр сайн дуулдаг болчих гингүүд за гэх. Хүн яг тэрийг л сайн дуулчих юм бол нөгөө тэр дуунаас авсан нөгөө нэг юу байгаа штэ. Мэдлэг мэдээлэл одоо юу байдیں۔ Тэнцэнээсээ суралцсан юмараа дараагийн дуунуудаа дуулахад илүү амарчдаг. Юу нь дуучин болохыг хүсэж байгаа хүмүүстээ зөвл ёо. Миний бодлоор би тэгж бодож байна. Тэгээ салгаа хоолой мала тасарчд юм билээ тий. Тий, тасардаг. Ер нь л нэлээд удаж тасардаг. Засархгүй юм гэж ер нь л байхгүй. Гэтэ нөгөө дуулах техник гэж байдаг штэ. За барууныхын чи одоо би бол харуудын нуглаан монглааг бол хийж чадахгүй. Арина Гранде шиг тийм амар нуглаан монглаа хийхэд ялангуяа Азийн орны хүмүүс л аюу хэцүү байдаг. Бүр үнэхээр цаанаас авьяастай бүр ингээд тийм хүн л биш бол ер нь аюу хэцүү байдаг. Яа контрст үнэхээр асуудалтай шүү. Хэлээрида би. Үгүй гэсэн. Одоо загнуул маргүй юм шнэ сте. Би чамайг загиндгүйс чи ямар муухай юм. Окей гэсэн. Аннака хөргөн би намайг дэмжиж засаж өгөх гэдэг байхгүй. Харилаа. Юурина. Яг уртлаа жоохон наа чи яаж юм гоё флавлес юм гоё байгаа юм бэ? Тэгж юм аа. Яаж гэж юу? Би та нарт хэлээ. Мэдгүй яаж юм бол ингээл би ингэж харж байгаа л эхлээд шууд сүүлийнхээ энийг тавьдаг. Тийм ээ. Тэгээд араас нь харж байгаад яг ингэж шулан ингэж тавьдаг. Тэнгүү хүний нүдний хэлбэрээс шалтгаалаад буцаагаад ингээд нүдээ нэнгүүд юм нэг юм
баярын дэг шиг болдог эсвэл тэгшгэн болдог харагддаг юм гэж бодсон. Тэгээд миний хартаа ингээд ямар ч юм шулуу юм шиг байгаа сте зүгээр нэг дигэн Миний хальт яг наадхан дээр чинь нэг тасад хөө гэж үү? тасаж үзв. Оо эзэ болоо л да. Эзэ ууцлалаа биний дуусгаа таныг авъя. За би нэг хальт засгаад үзээд заяа. Хаашаа нэг халтгаан л татчих. За. Гум. Ямар юм бэ? Яа чи нахгүй шүү. Нахгүй шүү гэж бодлоо. Энийг би чадахгүй юм байна. Би хүний нүур би чиний мейкапыг алчлаа. Яана. Оо зүгээр л шүү дээ. Биш. За ер нь хэмжээ нь энэ шүү заяа. За. Чи наадгаа үзүүрийн гоё ингээд нэрхэн болгочих гэж үү за. Уучлаарай өстэй. Зүгээр юу аа. Өөрийг л ална биз яага хүний нүрийг аваач дормид. Энд ихтэй контур угаасаа илдэвтэй. Доотлол нь чи ингэж харуулж байгаа юм байна. За. Тэгтээс яг юм тодорхой хэмжээнд тэг өөрөө яг нэг юм зөв будаас урчвал бас нэг юм хэрэгтэй чадвараад байдаг байхгүй тий. Харин За энэ дугаар бол ингээд яг don't be like you so гэдэг дугаар бол. тэгээ зүгээрээ би бол яг л ингэж л атсан. Аль болох өөртөө хийж үзээгүй бодолтой хийж үзээд өөрийгөө гоё челленж болгонгоо суралцаад за тэгээ суралцахгүй маа хэд ер нь өөрийнхөө нэг юм ингээ мэдээд авчина гэж үйдэг штэ. За би энэ бодолтой ингэж хийвэл надад энэ нь болохгүй юм байна. Энэ бол надад болж шүү гэд уншиж үзэх юм айгүй хэрэгтэй юм. Энэ ямар хөөрхөн хүн бэ тий? Амар амархан хэлсэн юм шүү. Наач яг зориулгүй ойлгодог хүн аюу амар юм бэ. За дахиад нэг шинээр хэлцгээе нэ та. Яа, миний контур бас яг бүр игэлээд. Нүүрний яг энэ контур гэдэг чинь өөрөө аюул байхгүй юу? Аюулын төвшний. За би үнээс цааш мөхөр чадахгүй нэ. Нэг ингэ болгоё. Дараа жоохон нэг юм зүлхэн шиг юм зурцсан юм те. Яг идэг гол. Ингэж онгойлгодог юм уу? Хөөр мэдгүй л яагаад гэсэн юм. Юу? Консилер туу болох уу? Нүдний уртлаа. Дэми юм байна. Би сая хураа бүдрээр тавьдсан. Хураа нөгөө нэг юу тавьсны араас бол худлаа юм байна. Одоо чи эхэлж байгаа болохоор хөнгөн тавьж үзэж бас болох юм болоо шүү. Гэтэ ингээд ойр тэрэлж үзэж мүцээгүй гоё юмнуудаа хэрэглээд надад гоё наа. Багс юм олон өнгийн гоё хушаад юм гэдэг. Харин тэг би бас яг ер нь ингэж нүрний юм зүйл туртай болсон болохоор би ерөнхий энэ контент энэ подкастыг тэгжил бодож ер нь бол хийсэн. Өөр ингээд нүрээ бодох туртай. Тэгээд буцсан ч гэсэн нэг юу яавал бусцтай гоё ингээ хаалцаад ярилцаад за өнөөдөр хоёлаа өөрсдөө нэг жоохон челленж болгоод ингэж бодох уу гэдэг. Хоббирж ерөнхийдөө бол нүр бодох подкаста ер нь эхлүүлсэн гэх юм. Тэгээ тэрүүнд маань ингээд тусалж өгч байгаа би үнэхээр баяртай. Бүр ингээд бүх юмар нангад. Одоо чамд ингээд байхгүй гоостэй. Хөөе, сарам. Тэнд байна. Тэр юу? Хацар өнгөлөгч тэнд байна. Тэрийн миний энд за ингээд 3 өнгөний сонголттой байна. Бүх сонголтуудын ингээ өнгөний сонголтууд өгүүлгөөс гараад ингээд хоёр хүн хоёуланд нь тусдаа за би зүрх анука хүлээгээс болж харин би энэ дэйт юм баавдрын тавьсан. Намайг хараад харин юу ахгүй байсны сүүлд нь бицэж би бүр яагаад хураа бүдрийг тавихгүй сууж байгаа юм бол доо гэж бодоод зүгтсэн. За жоохон энүүгээр нь зүлхэн шиг юм зурчий да. Миний нүрээс амар аргуу харагдах юм. Чиний яг нүүрэндээ олж яасан юу вэ нөө? Хак вэ нөө? Би яг энийг ингэчтэй ш тэгээд би юу? Одоо энэ түлхэн байгаа штэ. Би энэ доотлын нөө за. Ингэж зурдаг гэж үү? Тийм. Тэнгүүд минийх нөгөө нэг доотлын түлхэн ер нь бол масаараа том ч гэсэн ерөнхий гайгүй байхгүй. Нэг юм амар бондгор биш. Сүүлд ингээд түлхэн зурсан чинь амар юм бөмбөр нүдтэй ингээд юм ингэсэн юм шиг юм цоглог тийм ээ болцсон. Тэнгүүд за энэ айгу гоё юу вэ? Юу н хүн
даагуур зүлхэн зурчих юм бол ер нь зөвхөн хүн гэж баг байхгүй хаа. Юу л гэж боддог. Чи ч гэсэн өөрөө ганцаараа гэртээ байхад туршиж үзээрэй. Окей. Одоо ч туршиж болно л да. Гэхдээ хоёлаа хитрхи ирсэн. ээлжүүл яана гэж одоо. Би бол одоо энийг ингээл зурчих чинь яана. Би ямар хол зэтэг зарч байна. Нүүр гоё тий. Андимаад наач Энэ аягүй металл юм шиг. Би нэг Японоос авчихсан. Мм. Тэгээ би ингээд аягүй сонирхолтой санагдаад авчихсан. Энэ дундаас одоо би энэ сагийг ашиглаж үзмээр байна. Энэ ямар зүмгт. Чи ингээд өөрийгөө амар гоё боддог нэг зочоо оруулахлах тий. Тэ. Би тэр дугаараа чинь тэсээ дүүлээ. Тэр өстө жинхэнэ мэржлийн мейкап ч юм аа. Үу тийм үү. Би тэр хүнээс жинхэнэ суралцсан. Явц танда. За хоёлын юм хэл ахалтай. Easy хэл ахалтай. Гэтэ ер нь ингээд тийм хүн оруулал бас амар сонирхолтой юм байна гэж би бодсаахгүй. Яа ингээд байхгүй ч удаад. Би нэг амар тод ангил eyeliner маар shadow гэж тавьчлаа, саама тавьчлаа гэл тиймүүд ингээд давхрааны 10 өрнө орчих. Тийм ээ тий. Чи аюу гүн давхраатай юм байна. Тэгвэл яа гэм бүр ингээд том тавьчихгүй. Чи ингэж харж байгаа л амхандаа л ингээд тавиал ингээд өө болчлоо гэ ингээд харангуйтай голч байгаа юм чи. Энэ аюу хурдан хатдаг заяа. Чи наад газ тавих бол За. жоо юу яа гэм бэл. Энэ сар үржтэй сар гэж. Тэгээд би яг ерөөсөө нүдний энэгөө тэн нэг ач холбогдол нэр өгдөг юм штэ бодсон ч. Гэтэ яг заримдаа гой хөнгөн бодоо явмаар байдаг л да. Яахаар нүдээ дандаа л тод бутчихдаг. Чамд ихтэй цогтөг штэ нүд ч амар хөрхөн цоглогоо ярагддаг. Би нэг арай тод тавьчихсан. Ялиг Энийг. Тийм хүмсний доод галцаад гэсэн. Юу зэнэ. Айгу энэ. бүр тэрийг олж харддаг нэсээ юу гэ. Хайлайт галт тавьж үтсэн юм аа. За. Окей, ерөнхийдөө бол бид хоёрын бодол бараг л төгч байна. Айгу энэ анхны дугаар болохоор бид хоёр нэгт би айгу туршлагагүй тэгээд юу хагаад л юм л да. Яагаад? Жохон туршлагагүй байгаа юм шиг надад мэдрэмж маань төрж байна. Эхний дугаар болохоор чамаар нэргээсээ тог тагч. 9-1-ээр тог тахиулчих шиг боллоо. Анакас моо. Тэсээ чамаг хамгийн ихний зочноор гэсэн. Яг камерны орд сонсоодсэн чинь чи миний фейлийг ойлгох байх. Тийм ээ. Тэгээ 9-1-ээр эхний дугаараа жаахан тог тагч. Зүгээр. Гэтэ та гоё ингээд сэтгэлээ дооруул тэгээд хуулцаарай. За би одоо сормоос наах байгаа байхгүй юу? За. Тэгээд Эхлээд хоёлаа сормоосаа эхлээд дэрвүүлгэн. За. Тэгээд сормоосаа жоохон будсны араас наан. тийм. Заавал илүү амар байдаг юм шиг миний хувьд л би бол тэгж боддог шүү. Я би нөө сормоос дэрвүүлэгчнээс бүр амар айдаг ажиллая. Яг нэг юм одоо нөө чинь цах мохоо авчих гэдэг юм шиг санагдал. Энэ охин яаж ингэж гой бутсан юм болоо? Сталтаатай юм. Алдаатэйг сурчиж байгаа шүү. Алдаатай гэдэг. Сормоосаа надаар нэг тавилж үзэх хүн. Тий. Хүүхдийн нүдэндээ шатдаг байх тань. Чи надаар да. Хүүхдийн нүдэн дээр. За би чадхаар хичээнэ. За чи чадна. Би чадахгүй ч. Чи чадхаас өөр сонголт байхгүй. Би чадхаас өөр сонголт байхгүй юм байна. Би нөгөө нэг бүхнэрээ байдаг сормос байдаг штэ. Тэр мэрийг л одоо шинжил мэмжлэр наачд юм. Үнийг цавууг сормос гэдэг нэг байдаг да. Магнетик. Тэр мэрийг л наачсан юм байна. За, нэвчтэй яаж гардаг гэдвээ. Чон. Цагаан биш. Цаан чинь юу вэ? Харин нүүр цаваа. Хамгийн наатлын шургуулганд байна. Крем нэг дөрвөлжин фаундейшнийг наатал нэг цагаан хөхтэй сормосны цаваа байгаа. Хар гшлакны дээдлийн нөгөө нэг юм наач. Нөө яг. Нүрээ ихгүй л байна. Чи тэгтээ ерөнхийн ингээд яг юм арга хэмжээ том юм дээр л шууд мейкап шинээр бодволдгоо. Тийм. Би яг сүүлд яг нэг нөгөө миний нүрийн онцлогийг ойлгодог нэг хүргэн артисттэй танилцаад тэгээд тэр хүн дээр одоо л очих дуртай болсон. Өмнө ингээд зураг авалтанд орно штэ. Одоо ТВ-с юм ч юм. Тэнгүүд яг өөрөө нөгөө нэг ингээд daily жоохон юм
минимал буцаараа сурчт юм уу яа тэгээд арай юм хэтрүүлээ бодсон юм шиг санагдаад би биш юм шиг харагдаж идэг гэсэн. Тэнгүүд за бараг өөрөө бодчихдаг байж тээ гэж бодож модол. Одоо болохоор яг нэг тасцсан хүндээ нэг мэддэг хүнтэй болцсон болохоор тийм тэгэл бас тэр чинь яг ойлголцох юм байлаа шүү дээ. Би юм гэхээр жоохон дургүй байт юм аа. Ингэчгээр ингэт юм аа гэл. Би тэгтээ ингэж боддог байхгүй юу? Мейкап ч энэ хэлсэн зүгээр юм ин гэж би боддог зан. Тийм шүү дээ. Хэлэхгүй ингээ би заримдаа хэлэнгүүд хатран уурлаад байгаа юм шиг санагддаг зан. Зүгээр л штэ ч юм уу одоо ингээд хоёр нүдний контур ингээ зүрэн мөрөтэй байна гэлэнгүүд. Наа чин бүрэн болоогүй байгаа. Дуусаагүй. Тэг чим дуусаагүй. Тэгээ дууснараас жоохон далил байгаа. Энэ ч сурлаа энэ дээшээ байна гэдэнгүүд. Тэгвэл засчээ. Гэ надад жоох ингээ тэгх юм шиг санагдаад нэг хүн бол яг тэгсэн заяа надтай. Тэг би айгу айсан. За. Хонминэ ёо. Яна. Би буруу нүдэн дээр лагсан штэ. Яа, чи хардан. Болж болоод ээ шүү. Йоо, яшгүй дээ бурхан минь ээ ёо. Анук ганц чултганыг сайн хийдэг юм байна. Стэнэр. Наашин гэдэг ямар гоё юм дээ ингээд бүх хэмжээгээрээ байдаг юм уу? Тийм ааз. Дундлаар тэгээ нэг юм өсний ургалтууд нь богносоо урт руу тэнгууд яг энтэй ер нь ойролцоо болчих юм байна гэж үзсэн. Тоглолтын дээр би байнга ер нь л энийг наадаг юм. Гэчээр надад аюу амар санагдаад байт. Эмэгтэй хүнийг нүүрэндээ ч юм гоо сайхандаа харсны юм хийхээр яг нэг юм нэг залуудаа партнертаа харуулаад юм магтуулах гэдэг чинь яг нэг тийм болох юм. Хүмүүс хийчингүүд ингээд миний юу өөрчлөгдсөн байна гэж хаа. Хүмүүс юм уу сормос юм уу тэг тийм бүр ингээд анзааргүй муутай. Миний бүр нэг юм пранк байдаг ш тэр байдаг бичлэг байдаг л би бүр амхандаа ингээд нүр амар тод будаад тэгээ ингээд хүү ямар тод бодсон ингээд реакшн би хүлээж тэр бичлэг хийж байгаа байхгүй гэсэн чинь бүр тоодог өнөссөн ёо. Оо сайн нэр. Юу ч тавагдахгүй юу? Ямар гоё. Болж уу? Одоо чи нашарда. Сормос бүр ингээд чаал юу нэмд юм бэ? Тийм байгаа. Төгсгөлөөрөө тавиад тийм ингээд нэг юм цоглог харагдаад байдаг ш надаа. Гар ивэлдэг вэ. Сан ингээд энэ бараг ингээд яах уу гэл ингээд чог нүдэн энэ жаа юм. Хид эргэлдэг. За та болоод дэргэр нь баг нь зүгээрээ болоод энэ. Төвшөт хоёр анх яаж танилцсан гэлээ нэрэ? Хүүе чи мэддэг юм уу? Эхнээсээ мэдж байгаа юм шигээр. Шинээр сонсож байгаа юм шиг сонсож гэж юу? Вау би тэр одоо 5 6 жил болж байгаа юм уу? Тийм шүү дээ. Мэдж байгаа юм шүү дээ. Тийм ээ. Тэгээд анх танилцсан түүх болохоор коронагийн үед гэж илүү тийм 20 оны сүүл 21 он юм байна. Тэгээд байжсэн чинь би нөө тэр үед нэг найзтайгаа юм бичлэг гэдэг байсан YouTube дээр. Тэгээд хамгийн анхныхаа нэг юм спонсорыг аваад тэгээд нөгөө хүн чинь нэг юм спонсор анхны спонсор тэр нэг амар юу байдаг да ингээд юм гоё хийчи гоё нэгэд өгчий гэл юм амар одоо хичээл зүтгэлтэй байдаг үе байдаг да. Тэгээд тэрнээрээ бүр ингээд шаалж бодож нэг юм амар хөөрхөн санаа болоод тэрүүгээр бичлэг хийвэ. Тэгсэн чинь тэр ингээд нөө манай одоо найз нөхдийн дунд ингээд амар хөөрхөн найзууд ширэлж мэрлээл амар дэмжээл тэгэл баабалтаа аяга хөөрхөндөө ч үе явсан. Тэгээд байжсэн чинь төвшөө битэр би тандгүй ер нь голтой юм нөө мишүүл найзууд аяга ихтэй. Тэгсэн чинь дундын найз тийм дундын танилуд ихтэй гэх юм уу. Тэгсэн чинь миний нөгөө бичлэгүүдийг шеэрлсэн найзуудын манд доор нэг залуу бол энэ охиных нь IG байна уу мэн үү. Ямар өөр юм бэ? Тэгээд би орой харсан чинь нэг залуу байна. Тэгээд би төвшөөг өөрийг нь мэдхгүйгээр нөгөө гүлгэн муучгааг аягаа мэддэг. Гүлгэн муучгаад амар дуртай. Тэр үед гүлгэн муучгагийн комикоос амар актив байсан. Тэгэл хамгийн ихнээстэй тэгэл ингээд миний дуртай энэ комикийг хийж байгаа юм чи энэ хүн яач нэг юм те хоосон хүн биш. Энэ хүний те хэмэр мэмэр нь надтай нийлхэл юм байна гэдэг бодол төрөөл ингээд таалагдаа явчихва. Наадлын шинээр аяга хөөрхөн бас болчихлоо шүү. Тийм ээ. Тэгээд би одоо нэг эмэгтэй хүн нэг юм эргэжтэй бол одоо найрсан л гэж яриад байдаг шүү. Өнөө эрэгтэй эмэгтэйчүүд ч энэ ингээд таалагц үнэ найрагдах боломжийг өгдөг юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Өссөн үндэ ер нь тэгэхгүй шүү дээ. Тэгэл миний хаягийг асуусан байхаар нь би өөрөө төрүүлж ороод дагцсан бай. Намайг ороод олоод харахтана гэж бодоод төрүүлээд инстаграмаар дагчаал. Би ч ороод ирэндэ гэж одоо хүлээж байгаа юм чи. Тэгэл ном журмын дагуу угсаа орж ирлгүй яах вэ? Орж ирлгүй яах вэ? Тэгэл бараг 3-4 хоног ингээд өдөр шөнөгөө чатлсан санаад байдیں۔ Би ерөөсөө юм чат скиллэндээ амар муухгүй юу. Мок гэл лайк гэл мөрчтэй амар онцгой тийм. Ягаад ч нэг тийм чатны харилцаараа авч явах намуу гэх юм уу?
Тэгсэн чил төвшөөдөр бүр уурсаад байна чатнууд. За. Тэгээл нэг 3-4 хоног чатлаад байжсэн чи яг карантин тогтоод нөгөө яг ковид үеэр Монголд бүр яг мах төгөлөөрөө тогтоосон доо нааша цаашаагүй орохгүй гээл. Тэгээд маргааш нь карантинд авчих гад хөлөөрөө болох гээд байгаа. Тэгээд би яг тэр үед нөгөө нэг ажлаас олцсон, ажлаасаа гарцсан. Тэгээд нэг юм тустаагаар ингээ бодсон нэг байранд захиалга өгсөн байваа. Түрээсийн байранд. Тэгсэн чинь тэр байрнаас маань яриад маргааш ингээ хөлөөрөө болох гээд байна. Чи ингээ өнөөдөр хүрээд ирэх юм бол байрандаа амжиж орж болохоор байна гэдэг байхгүй. Тэгээл миний зориг ороод төвшөөс шууд хойлоо хамт тустаа гарах уу гэж асуугаад. Тэр чи хэр удсан чатлаа? 3-4 онсон хэлээд байгаа шүү. Тий. Өөр шууд тийм урд юм уу? Тий. Тэгээд бид Вау. хоёрын одоо хамгийн анхны уулзалт чинь ингээд хамт амьдрах гад ингээд хоёр талаас чамдана барай уулзаж байгаа шүү. Тэгтээ бүр амар сонирхолтой юм шүү. Ер нь л баг миний амьдралаас хамгийн юм зоримог үйлдэлээс байгаа. Чи тэг өөрөө бүр саналын тавьсан юм шүү дээ. Тэгээ хамгийн сонин таймингэнж тэгэж таарсан юм уу төвшөө бас яг нэг найзтайгаа тустаа гарах гад бас байр нөхгүй болцсон. Нүүх гээд байжсэн байгаа байхгүй юу. Тэгээл нөгөө найзтаа морал. Найзгаа морал. Тэгтээ ямар хөөрхин. Хоёр тэгтээ таарын яг хиндэ хийжсэн тэр нөгөө нэг эд үе байгаа шүү дээ. Яг хоёулаа яг хийж эхэлсэн үе чинь. Тэр үе бүр надад амар гоё таалагддаг гэсэн. Чи тэгтээ анх ер нь намайг яаж юу яжсныг ер нь санаж надтай яаж ингэж холбогдчихжэснийг Би чамтай юу? тийм. Яаж ер нь мэдээд юм биччихсэн ер нь сандгүй. Би бас энэ жоо романтик юм ярих гэдэг юм шиг дээ. Хүүе надаа ямар ч мемори алга. Би Чи нөгөө нэг юу яадаг гэсэн шүү дээ. Тэр нөгөө Unitel-ийн бас подкаст шиг л зүйл байсан баг. Тэр нь Wasabi-ийнхнийг оруулаад ингээд гэсэн шүү дээ. Тэр үед намайг дагснаа. Тэгээ над руу ингээд танаа хамтлагийг оруулаад болох уу гэж асууж байсан. Тэр үед нөгөө манай нөгөө нэг тийш нөгөө нэг яг хамаагүй подкаст иймд орохгүй морохгүй ч гэдэг юм мэдгүй яг тухайн үед яг орж чадаагүй байхгүй юу? Тийм тэр чинь нэгдлийн нөгөө юу подкаст Тийм юу подкаст тийм. Тэгээ надад яг анх удаа нэг тийм хост хийх санал тавиал би ч бүр санараал тэгтээ ихэндээ амар тоглоодсэн юу. Би тэр хүмүүсийг оруулна гэж бодсон. Тэгээ тэр хүмүүстэйгээ ярилцаж үзэндээ гэж бодохоор л тоглоодсон байхгүй гэдэг амар гоё хүмүүстэй бодсон. Тэгээд тэгсэн чинь яг төлөвснөр болоогүй л дээ. Тийм хин хүмүүс маань амжихгүй болоо бол Монголд байхгүй гэж таарч мараал тэрний нэг нь чи яахгүй юу. Тэгээ танах чи таадыг ялангуяа би бүр яг сая чамаа хэлэхээр санал шүү дээ. Тэгэд яг ингээд би бүр чамайг нөгөө нэг юуны нэм каракуны app байдаг шүү дээ. Нэм Jesse Jamie-тэй хамт Smooth-гийн аппликейшн гэдэг. Тийм. Тэрнээс чи үзчихэл бүр ямар хөөрхөн охин бэ гэдэг ингээд бодоод яваад байсан байхгүй. Чамаа харин би сандгийн сандгүй болов гэж бодоод би бол айгүй тод сандгийн. Ингээд зааж та би эсвэл ингэс ах юм. Уулзсан за эсвүүтэй өмнө нь яаж агаад хоёр инстаграмаар заад яаж таньдаг боллоо гэж бодсон чинь яг над руу яг тийм нэг ажлын подкаст нь ингээд өгч гэдэг юм юу агаад юусэн юм бэ? Тэр юм бэ нэрээ тийш үү. Тэгээд нөгөө хамтлаг нь тий боломжгүй болоо. Продюсераас асуух хэрэгтэй гэж ингэж явж байгаа тэгээд болцсон юм аа. За би бол юу болоо хацраа жоохон тавдлаа. Чи ямар энэ гоё юм. Энэ нэг юм гоё пич юм. Харин тийм ээ энэ бас амар сонирхолтой байгаа нэг юм олон хөлтэй юм шиг. Мусгалтай нэг юм хоёр өнгө байна. Би сая яа гэж бодож байсан. Тэгээ энд бас нэг ингээд хоёуланд нь 3 өнгөнээс. Энэ нэлээд бүт өнгө. Энэ болохоор жоохон варм дөө. Энэ бүр нэлээд юм пичи. Тийм ээ. Лаахан өнгө байна. Окей. Би энийг нь туршиж үзье гэж бодож байна. Хоёулаа заавал чи энийг нь би энийг нэхгүй адилхан юмар ч гэсэн бүтчихэ. Тэгэж танилцсан байгаа шүү. Тийм ээ. Тэгээ би өстө happy байна. Одоо би ингээд уулзж байгаа таньж байгаа ингээд хүрээлэл маань арай ингээд нэмэгдэл яваад байгаа юу. Тэгэнгүүт ингээд яг ингээд амьдараа уулзсангууд энэ хүн подкаст хийвэл ална гэж боддог хүмүүс надад байдаг байхгүй юу. Тэгээ цаанаасаа нэг юм харизмын зав. Тэгээ тэр хүмүүсийн нэг нь чи ялсан байхгүй юу. Тэгэл би яг чамаг подкаст хийж байгааг өргөут нь шүү. Яагаад? Гэтэ яг тэгэж бодсон бодол чи яагаад вэ? Чи ингээд амьд харилцаан дээр амар юм яриа мэрэг амар гоё авч явдсан шүү дээ. Тэг чамд ингээд нэг юм гэрэлцсэн нэг юм амар гоё харизм байд юм аа. Би тэгтээ угаасаа яг багаасаа тийм ээ. Нөгөө нэг юм за ингэж хэлэх юм ч усаа шиг интровert мэд гэхгүй экстровert мэд гэж ангилахгүйгээр би аль болох ямар ч хүний голохгүйгээр юу яадаг. Яриагсаа авч явдаг. Тийм. Хүмүүстэй голохгүйгээр би найзлаад ингээ яаж юм ах амар туртай байхгүй юу? Зарим хүмүүс за юу яаж юм чи? Ямар вэ? Та би олч чи ярьж. Яг ингээд нэг юм
өөртөө таалагдахгүй ч юм уу өөрийнх нь нэг юм дургуй төрлийн царайтай хүн ч юм уу мэдгүй одоо би тэрийг бол мэдгүй. Тиймэрхүү моменттай ч юм уу ингээд харваас энэ угаасаа жоохон мангардаа хүн байна мэн гингүүд хүмүүс нэг харьцаж ядсан хүмүүс байдаг шүү дээ. Би тийм юмд амар дургуй. Би хинч байсан хинээч голохгүй би бүгдээ яг адилхан харьцдаг байхгүй. Нэг юм хилцаан суусан ингээл хай май гэдэг мэдэг иймэрхүү төрлийн зан надад ерөөсөн байхгүй. Тэр миний бас нэрээ ууштай талуудын нэг байх гэж би бодсон ш нэрээ. Санал нэг юм санал. Тэрийг маань од цааз Исүү маань намайг тэгж дүгнсэн байна. Би тэгтээ подкаст хийн гэдэгт амар эргэлзэжсэн нэг би ч өөрөө юу яадаг төрлийн хүн биш. Юу яадаг? Жохон ингээд гацж төгдрээ сандрал иймэрхүү ярианы тал дээр жохон нэг тэг санагдаад байдаг хгүй юу? Жохон бөөрийнхий ярьж мэрдэг ч юм уу нэвтрүүлгийн юм дээр асуултанд яг өвчтэй хариулдгүй нэг төрлийн хүмүүс байдаг шүү дээ. За би ер нь нэг тиймэрхүү төрлийн хүн юм чи би чадахгүй бах та гэж би амар боддог гэсэн. Наа чин айгу юу баха сурцах. Сурж болохоо юм баха. Тийм. Тэгэж боддог болохоор би харин нэлийн удаа явж байгаа. Тэр нөгөө ингээд хүмүүсийн нөгөө их цагнаас гадна зөвөр ер нь л ингээд танихгүй хоёр хүн ихний уулзалт бол бас нэг юм жоохон awkward байдаг шүү дээ. Юу ярихаа мэдгүй. Тэгээ тийм моментэд бол анок айгу юм. Харагцаа яг нэг ярианы сэдв мэдээ ханаас ч хамаагүй болоо гаргаад ирнэ. Би үлдсэн нэрээ энтэй ч самгүй ярианы сэдв нийлжлэл яриа л гэж ирсэн. Яг би чамд зөвлөе гэвэл энэ айгу гоё. Энэ бол миний хамгийн дуртай. Мат юм уу тий? Мат. Одоо ингээд би дотор нь яг өнгө өгсөн байгаа. Гэхдээ гаднах энэ нэг өнгө байгаа. Тийм ээ. Энэ нь яг энэ өнгө. Чи наа чамар юм хүрхэн бар биш гардаад нэ чиний урал. Айгу хүрхэн мэс тий. Би харин сүлд бас хүрээлж үдсээ. Тэгээд гоё санагдаа тийм янз янзэр үдчихэж байгаа. Тэгээ хүрээлээд ингээд жоохон нөгөө илүү гаргаад гэтээ нөгөө хүрээтэй тод биш ингээд жоохон уусгачаар яг ингээд натурал болчих юм шиг санагдсан. Одоо тэгтээ та хэд ч намайг их натурал гэж харахгүй л байгаа хэл. Камертаас нэг деталь харагдахгүй юм шиг үү тий. Одоо энэ нараа хөөрхөн боснаа. Ерөнхий ихэвчлэн мат юм уу? Классик юм уу? Ер нь янз бүрийн өнгө гэж би ер нь матер боддог. Матер өнгө нь илүү тод гарч байгаа санагдаг. Класс болохоор ерөнхий туяа өгөөд орхичдаг болохоор яг юм өнгийн классанд дургу байж байгаад дургуйч гэж нэг хэрэгэлдэггүй байж байгаад сүүл яг энэ зүйгийн энэ хоёр бүр мангар зөвлөгөө. Харин тийм ээ. Энэ ялангуяа бүр яг энэ жоохоо юу юм уу? Нөгөө максимайзертай юм уу? Ингээд хөрхөн чимчигнийдах юм. Энэ үү? Тийм болов. Би өстэй мэдгүй нөгөө нэг энэ хүрээлэгч маань өөрөө чимчигнүүлдэг. Гаднаас нь дахиад ч юм байна. Бисээ хүрээлцээ. Тэгвэл энэ хүрээлэгч чимчигнүүлдэг. Тэрнээс л эднээс ерөөсөө тийм юу байхгүй. Монгол шүнтэй юм байхгүй. За надад нэмэхэр юм байна уу? Хоёлаа нэг жоох алцганаад нүүрэн дээр ийм цэг мэг тавьж мэг цэг тавьж үзөө. Хар өнгөөр тавьж ирээд чи аль талтай мэгтэй болвол ч хөөрхөн зүгтэй гэж бодож байна. Би сүүлд байгаад байгаа юм шүү. Өө чи хоолой ямар адилхан юм. Тийм үү. Би бас яг энэ дөрөв мэгтэй. Сая би яг сая л анзаарлаа. Би бас өөрийгөө харснаа чамд байна уу гэж харсан чи бэж байгаас. Айгуу тийм юу юм бэ? Нүднээсээ айгуу хол юм. Минийх болохоор ойрхон болохоор ингэ мэдэгдэхгүй байна. Тийм тэгтэл тийм би тэгтээ ингэ яг нэг сансан чинь күнжээ санагдчихлаа. Би өөр яг тэр үед заяа. Энэ мингтэй күнжээ чинь сүүл минг зураад ингээд глоу би гарч ирдэг штеп. Би яг тэр үед яг тэр үед нь би үсээ бас тайруулаад тийм яг ингэж тайруулаа. Яг нэг ийм онцлогтой биш яг ингэж тэгш ингэж тайруулаад тий яг энэний ингээд ингэж гаргаж явах амар дуртай болчихсон. За тэр үед яг нэг эхнэрээ өөрхөө амар гардаг байсан. Энэ мингэндээ би тэгтээ айгуу дуртай. Жоох ойрхон болохоор энэ бол тод харагдахгүй хаа. Югдөг хувь тохиол болохоор яг адилхан нүднийх нь байж ах уу? Доор нь минг байж ах уу? Чи яг тэрийг тодлож болно. Би сүүл ингэсэн надад амар гүр харагдсан байхгүй. Хек гэх юм. За хек хийчихсэн. За энэ хасангоор нь юу хайж үзье. Энд минг гараа амар гүр харагдсан юм лээ. Оо затлаа юм. Контрол хийсэн. Солоонод энэ би ямар өвтэй хэмжиртэй хөөрхөн Яста хөөрхөн хэмталын цэцгэр хөөг тэр сүлээ амар явуулсан дээ чи гоё айлаа гэж би энэ чинь ингэж яста хөөрхөн за нэг юм миний бодол ингээл болох юм байна да. Ингээл болох. Би үүнээс цааш үнэхээр өөр юу хийж чадахгүй. Харин би бүр ямар сэнэгээ тийм юм юу нэмэх үү харин тийм.
Энэ болохоор хар өнгө байгаад байгаа байхгүй юу? Хар өнгөө нүдний өнгөн дээр жоохон юу яцсан юм те. Хар өнгө тутцсан харагдаж байна те. Тийм ээ. Тийм ээ. Хоёлын жоохон юм дарк биш жоохон шараал явцсан байна тий. Айгуу тийм энгийн натурал миний энэ зүлхэн тэгтээс нэг нийтээр гэж. Яг таг шулуун зураа хийсэн чинь нэг юм яг л зураас олцсон байна. Өөдөө болоод ах шиг штэ. Тэгээ ер нь өгцөн байгаа сте. Тэгтээ надад гоёла. Яа тэгэхээр ингэжүүл гоё юм ба штэ, ингэжүүл гоё юм ба штэ гэдэг юмнууд олж мэдлээ. Одоо чи хэрвээ заа өнөөдөр ингээ бодлон дээр заяа. За энийг би бол өдөр тутмынхаа бодлон дээр нэмбэл гоё юм байна гэж бодсон юм байна уу? Сормос. Тэгээ ингээд жижигэн ингээд наасан сормошнуудыг хөрхөн маастай. Харин тийм ээ. Би яг нөгөө өмнө харж байсан л та гэхдээ энэ яаж хэрэгэлтэй юм жижигэн хаана наа. Харин яг ингээд нүднийхаа дунд хэсгээс тавиал хоошоо нүртэ тавьчихсан нүд ингээ хөрхөн ингээд нүдний хэлбэр ч гэсэн өөрөө айгуу гоё харагдаж байгаа тийм контрастсаад тийм байна. Сормос ингээд яг өөрийнх юм шиг цэвэрхэн харагдаад байгаа байхгүй юу? Дэрөөр хэрнээ. Тэр нь таатлагдлаа. Өөрийнхөө сормосыг нөгөө өөрөө дэрвэлгчээд араас нь яг нөгөө өстэй нь адилхан хэмжээгээр ингээд дэржлүүлээд оруулсан болохоор ер нь тэгж харагдаж байгаа. Тийм байна. За бит хоёрын нүүр бодол нэг иймэрхүү болсон байна. Инспо зургаас жоох өөр үйж магадгүй. Тэр зургийг оруулах болчих. Тэр зөв өнөөдөр өөр бодол хийсэн гэж бодчих. Энийг биш өөр бодол хийсэн гэж бодчих. Тэгээ. Энд ихтэй уурсан үнэхээр хаард юм байна. Нарийн деталь хийдэг. За тэгээд хоёрын бодол ингээд ерөнхийдөө бол иймэрхүү боллоо. Аль чадхаараа хоёр өөрсдөө ингэж бодгоо аль болох төхөө бодохыг хичээлээ. Тэгээд эсвэл зөнөөх баярлаа гэж хэлмээр байна. Эхний дугаарт бүр ингээд эсээгөө оруулахдаа үнэхээр таатай байлаа. Тэгээд хөрх эсүүдээ бэлэгтэй. Зяхнуудээ. Амар хөрх бэлэгтэй. Өнөөдрийн хоёулангийн тийм үү. Өнөөдрийн хоёулангийн хэрэгэлсэн энэ бүтээгдэхүүнүүд S Cosmetics-ийн бүтээгдэхүүнээр би чамд өргөдөл өнөдөр бэлэг барин заяа. Чи тэгээд тэднээсээ өөрсдөө гоо ингээд тушаад үзээрэй за. Дотор нь одоо фаундейшн янз бүр ингээд би яг дотор нь юу байгааг мэдэхгүй байна. За энэ болохоор бит хоёрт өнөөдөр ингэж өөр бодолтой шинэхэн бодолтой хийхэд тусалсан S Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүд нь хайрцагын дотор байгаа. Тэгээд хөөрхөн эсүүдээ энэ бодлогуудаар ингээд бодоод өөрийнхөө ингээд өдөр тутмынхаа бодлыг бас гоё өөрчлөлөөр гэж бодоод амар гоё бэлэг Cosmetics-аас бэлгээсэн. Тэг нэг л үзүүд. Хоёулын яг өнөөдөр хэрэгэлсэн юмнууд ерөнхийдөө хэрэгтэй байна. Нөгөө энэ тэн маань эсүүдээ би. Наа чи ихтэй амар хөөрхөн хөнгөтэй басна. Тийм байна. Энэ болохоор чи энийг үзээгүй штэ. Энэ класс бас амар хөөрхөн. Өнгөн ингээд ийм хөөрхөн зөвлөгөн өнгөтэй. Хошуу ямар цаатай тийм. Бондгоор байгаа. Тэгээ энэс явуулсан байна. Энэ Moira-гийн юм хөрхөн. Ямар гоё юм. Амар олон юм байна. Thank you баярлалаа. Тэгээ би ерөөсөө энэ подкастн дээр хүмүүсийг бас гоё ингээд зүгээр явуулмааргүй санагдаад айл болох гоё бэлгтэй ингээд энэ өдрийг ингээд гоё хөвчлэн enjoy өнгөрөөж байгаа ч гэсэн араас нь би гоё ураад оролцсонд баярлаа гэдгээ илэрхийлээд гоё бэлгтэй байвал гоё юм лөө гэд энэ бол бэлгээж S Cosmetics-аас бэлгийг авсан байгаа. Тэгээд ивент тэгсэн хоёр байгууллагатаа үнэхээр их баярлаа. Миний ингэж олон сар ингэж бодож явсан подкаст маань ингээ яг биелэгдэхэд маш их тусалсан ингээд газруудаа Nescafe-да маш их баярлаа. Дээрээс нь S Cosmetics-та маш их баярлаа. Тэгээд анхны дугаарт орсон эсүүдээ баярлаа. Тэр нь хамгийн анхны дугаар болохоор манай эсвэн маань жоохон юунд явчих шиг байлаа. Тий, анхны дугаар болохоор жоохон тийм байсан байж магадгүй. Гэхдээ цаашдаа олон дугаарууд дээр илүү гоё чанартай аль болох бүр юм гоё сонирхолтой сэдвийн талаар ярингаа сонирхолтой бодолтыг хийх болно. За тэгээд бүгдээрээ YouTube дээрээ subscribe, like бүгднийг дараарай. Тэгвэл та эдээс авч байгаа миний урмын тийм бэлэг байх болно шүү. Өнөөдрийн подкаст таамтайсан баярлалаа. Bye bye.